Тусгай шиг золон харцанд чин татагдах зүрхэнд хоногших хинэн сэгэлэл намайг хостон ширний хөгсөн бичэн хайлдаа харахгүй бол тисэхгүй чи миний бүх зүг араас чин натхаа чам тэрүүлмэ Оцорсон одор баранд норч ханталхах жаргалтай мөч солонготой хамт нэлсэн чиний минут намайг хостон би чиний урд За манай jazz дуучин хатан гүнж. Яа нэрээ дуучин маань ирлээ. Яста нэрээ өдөр алхан өөртөө дурлуулдаг нэг тийм гоё бүсгүй байна. Яалтчгүй. Яа. За тэгээд өнөөдрийн урт цагааныг бол нэг юм хайр, жаргал одоо нэг юм эмгтээлэг сүнс сэрдэг. Тэр мэдрэмжийг төрүүлж өнөөдрийн эфирийг эхлүүлсэн танд маш их баярлалаа. За үнэхээр одоо гайхалтай нэ. Хулангийнхаа бүжгийн хоолойг сонсож бид хэд савар уяраад өстой. Өстой жинхэнэ надаа. Гид гарч ирээ. Үе ах хүртэл дуудаад байна шүү дээ. Ер нь бол нэг дуугаар жижиг ач байхгүй шүү дээ. Дагаад уулсан юм. Ер нь худлаа магтаал биш нөгөө ориг болохоор чи бид нар чинь бүгдээрээ сая огшоод нэрээ нөгөө энэ сам игэл бивэ нэрээ сайхан тулгаад болоо шүү дээ. Аа. Одоо бүх болгонд ирж байгаа хэл гэж бодож байгаа шүү. Одоо хавар болоод ерөөсөө одоо эмороо явж шүү дээ тийм. За хулан маань өнөөдөр ямар гоё хувцастай ирсэн юм бэ? Яг нөгөө өмнөд Америкийн нэг гоё хар өрөөхөө байдаг шүү дээ. Үзчихсэн. Яг тэгж харагдаж шүү дээ. Үнэхээр гайхалтай байна. Баярлалаа хоолндоо. Баярлалаа. За тэгээд одоо ирүүх харсан баг тийм. Нэг ирүүхэд адилхан байна гинэ. Гэхдээ ер нь одоо эмэгтэй хүн чинь гоё ингээ палаачтай гахаар их гоё ирүүх шиг харагдаж шүү дээ. Ер нь бол тийм. Тэр нөгөө нэг хоёрдугаар сувгийн харагдаж шүү. Би одоо ирүүх хараад. өөр ирэх шиг.
гадаад руу өвчлөлтэй. Та ч бас нэг эрвэг арга завгүй байсан би. Гэхдээ та ч нөгөө бас олон газраар бас ингээд боксдж явсан. Бас олон эрвэг харсан гэдэг. Одоо эрвэг зодчихсэн гэж байна. Ирвэхээ зодсноос зод юу яж байгаагүй гэж. Та ер нь бас бүтэхгүй юм байна шүү. Дандаа буруу сувгаар нь оруулчихсан. Өөрөө тэр сувгаа ойлгохгүй яриад байгаа. Та нар урдуур нь орж ойлгоод байгаа ямар юм. За. Өнөөдрийн манай урт цагааны гудамж дээр үнэхээр гайхалтай сайхан эхэлж байна. Манай хоёулаа нэвтрүүлгийнхаа зочтой танилцуулах өнөөдөр. За тэгээ эрхэм үзэгчтэйг одоо үзэгчтэй зочтой танилцуулъя. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, улсын филармоны гоцлол дуучин Хулан. Морьт харвааны багш, Морьт харваач Алтан хуйг. Монголын мэрэгжлийн гольфын холбооны гүйцэтгэгч захирал Болгор маа. Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медаль, Аз ТV-ийн аварга Үе Түмэн. Эмэл брендийн үүсгэн байгуулагч, Цайны их зам компани ерөнхий менежер Тунгалаг. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Хүрлбаатар. Испани алдартай 140 жилийн түүхтэй Сан Мигель пивэрээ тулгая да. За тэгээд мэдээж алкогол уухгүй гэвэл гоё кальпи сода. За дээрс мэцээ сайдар. За тэгээ. Би бас софтоор суучт юм уу. За Урт цагааны гудамж мантугай. За тэгээд бүгдээ хамтдаа босоод гоё. За Улаанбаатар хот. Өргөжин дэвшгүй гэж байна шүү дээ. Тэгээ сайхан барьч төө. За бүгдээрэнд нь өдрийн минь гоё cheers. За бүгдээр өдрийн За тэгээ сая ирвэхэ гэсэн чинь манай үе ахын яриа бол ингээд бүр амар лав юу лээ гэдэг шиг. За тэгээд аливаа юм чи нөгөө дистаралтай байдаг юм. Тэгээд үе түм ахаасаа эхлээд бас гоё яриагаа эхлүүлэе гэж бодлоо. Тэгээд нөгөө нэвтрүүлэг эхлэхийн өмнө хүний нэг юм сурцсан зан гэж байдаг штэ. Тэр шиг үе ахыг би уг нь ингээд нэвтрүүлэг эхлэхэд та ингээд дээшээ гараараа гэсэн чи шууд ингээд бүр ингээд зангаал ирэх юм. би жоохон ингэсэн Би шууд бүр нэг юм энэ одоо рефлекс болчихгүй юу. тийм бай. Одооны хүмүүс намайг одоо юу мэдэхгүй л байгаа л да. Би яг тамирчин байх үедээ бол өөрөө мэдгүй хажууд юм уу ард юм уу төлөвлөлт ингэдэг байсан байхгүй нэг хэсэг. Манай багш тэгдэг байсан тамирчин баг. Тамирчин ардаа нүдтэй юм шиг явж байгаа гэдэг байсан байхгүй. Зөвлөдөө тэр чинь одоо фоксын тамирчин гэж яг шүү. Фоксын тамирчин ардаа нүдтэй юм шиг энэ тэнд явж байгаа хэвээр. Эрэнгэнээс тийм багтаа хэлдэг. Би ч бид нар нөгөө өөрийн мэдлэггээд энд юм үлдгийг ард юм үлдгийг өөрийн мэдлэг ингэдэг байхгүй. Энийг одоо бидний үе хүмүүс ойлгоно. Өөний тамирчин фокс юм ингээд одоо сүүлийн хүүхдүүд энэ жоохон юм таав. Ямар сони гэж магадгүй арай. Би таваад асуухад ингээд л ингэ. Ерөөсөн өнөөдрийн нэвтрүүлэг гар мараа хамаагүй саруулж ирсэн байна. Илүү айгүй зөөлнөр ингэж. Үе яхаа эргүүлээр хамаагүй цогчих юм биш үү? би тамирчин нэг хэсэг яг тийм байсан. Одоо бол зүгээр одоо бол цогчихгүй шүү дээ. Одоо бол би яахч бэлдээ. Одоо бол би зогтдог болсон арай. Гүйцэдрүүл харин шагам гач байгаа. Юу тийм амуугүй мэрэх гэдэг үстэй. Үе яхаг ягаад боксчин болсон бэ гэхээр би бас нэг зөөр нэг юм таамаг байдаг байхгүй юу? Яасан бэхээр Майк Тайсон чинь нэг ундаг дугуй аваад нэг сайхан амьдрах гад байжсэн чинь дугуйг нь хулгаалаад тэгээ дугуйныхаа араас хөөцөлдөөд ингээ нөгөө хамаг мөнгөө цуглуулж ирсэн нэг дугуй авсан. Тэрнийхээ араас явж байгаа зодоо хийж байгаа. Өөрийгөө нээсэн гэж аахгүй юу? Үе ах чинь сэлэнгийн одоо хүүхэд гэж ярина шүү дээ. Сэлэнг чинь бас их олон атмантай би нэг бас дээрэнд нь зодон те. Хүний айлын хүүхдийн дугуйтаа хүүхдийг дагаж гүйдэг байсан шүү дээ. Өө дагаал гүйчдэг байсан. Тэгэд чи яа жоохон унуулаад жоохон 10 метрээ заавал би дугуй авдаг нөгөөг давчдаг. Тэгээ манай миний ихч ээжийн дүү Гантуй гэдэг ихч маань 500-аар хэдэн онд юм бэ? 86 онд юм уу да. 500-аар юм цэнгэр Украинд дугуй авч өгөөд. Та нар дугуйгаа алдахгүй гэж бас араас нь гүйсэн. Би шин тэр дугуйгаар чимэр гэдэг гэр хаагүй ундаг. Гэрээс гараа 0 руу орох төр дугуй унж орё. Тийм баа. Ямар сони юм бэ те? Майк Тайсон ундаг дугуйнаас эхэлсэн, үе ах маань ундаг дугуйнаас эхэлсэн. Та ер нь багтаа ер нь хэр зодуулж эдгээр бас дэглүүлж ирсэн байх. Үгүй ер нь зодуулж зодчихсэн үү? Үгүй яг нөгөө зодуулж хагаад нөгөө шарандаа би энийг зодно гэд нэг явцдаг штэ. Тэр үед одоо жоохон хүүхдүүд одоо ангиараа сайхан нийлж энтэнд явж байгаа зодтолтно. А манай шаамар чи 2 темэс гэж байсан. Дээд темэс доод темэс гэж. Тийм. Тэр чинь 18 аймагаас хүүхдүүд ирнэ. Тэднэрт чинь сайд ч юм уу зөндөө явна штэ. А тэгээд үзэж игэндээ штэ. Ахэр нь бариулж ирсэн үү?
Дээр үд нэг бариа гэдэг юм байсан шүү дээ. Бариулж байгааг барьж исэн. За. Яачгүй багасаа За үе яхад бариулж исэн улсад бол одоо гомдлоо гаргаж болно шүү. Хэрэг хуйцдаггүй шүү. Нэр хүмүүс одны тань надаа өөр таньж байгаа. Тэр үчи гоё гинэн байсан байхгүй өөр юм. Сайхан. Өчи бакалтай, өнчи бакалгүй байна. Хоёул хөлөнцгөө зодтолтой ч гэдэг юм уу. Тийм байсан шүү дээ. Өчи хог барихгүй шүү гээл те. Тэгэж зод тий. Хог барихгүй шүү гэдэг үсэ. Тэг одоо бол хог мог юу шамаг барьж болсон юм. Та хоёр дээд нь хэдэн төгрөг барьж исэн бэ? Ер нь нэг бариад хэдэн төгрөг авч исэн бэ? Мэдгүй даамаг яриад. Одоо жоохон байж байгаа нэг яриг. Би бол одоо жишээлбэл багада айгүйх морь унд хүүхдээсэн баггүй юу? Тэг намайг одоо шоолоод идэв бөөр гэлтэй мөлтэйгээд. Угаасаа нэг морь унахад чинь эмээлтэй хүүхэд айгүй цөөхөн байдаг гэсэн баггүй юу? Ихэнх нь зайдан унаал тэгэл өстой нэг орчин үжил онжоо өгсөн гэдэг нэг хөөх ингэ явчихдаг гэсэн. Тэрэн шиг өнөөдөр үүнтэй холбоотойгоор бас нэг гайхалтай хоёр зочин маань бидний зочин аймарт хүрэлцэн ирсэн байгаа. Яг ч юм та хоёр байхад миний баг нас яг ингэ дурсагдаад байна л да. Тэр хүүхэн тэндээ өвдөжсэн мөртлөө айгүй гоё жаргалтай ингэ салхи мэдэрдэг. Тэр үеийн гоё дурсамжууд байна. Тэгэд би эхлээд тунгалагчаас асуумаар байна л да. Таны хувьд яагаад заавал яг энэ имэйл гэдэг зүйлийг одоо мэдээж монголчууд бүгд хийж ядагч гэлээ гэсэн илүү нэг юм гоё юм сонирхолтой технологийн үед ч гэсэн арай өөрөөр хийж энэ салбар руу орсон юм бэ? Ер нь бол яг манайх хөгжлийнхаа хөгжиж байгаа орн тийм ээ. Хөгжлийнхаа хэрээр одоо бүх юм л стандарттай бүх юм л одоо энэ цаг үеэд дагаад өөрчлөгдөх, сайжрах ёстой гэж боддог. А ер нь имэйл хийх санаа гэх юм бол бас нөгөө Монгол улс ч одоо ойрын хэдэн жил бол нөгөө гадны жуулчдыг хэрж байна. Өөрснөө ч дотоодын аялал жуулч маш их хөгжиж байгаа. За яг энээр имэйлийг анх санаа төрсөн. Тэгээ ер нь яг нөгөө имэйлийн судалгаа хийгээд имэйл үйлдвэрлэж эхлэхээс өмнө судалгаа маш их хийсэн. Гэтэл яг дэлхийн имэйлийн одоо үүсэл түүх стандарт 5 тух гээл материалаас ахуулаад судлах маш их юм байсан л да. Тэгээ ерөнхийдөө урлаг судлаач, түүх судлаачтай хамтарч байгаа бид нар бол одоо дэлхий дээр олон улс дээр хэрэгжилж байгаа бүх цагуурын имэйлийг Монголдо Монголынхоо түүхийн материалыг ашиглаад байгаль дээлтэйгээр тав агдалгүй тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол одоо адууны бие хэмжээнээс нөгөө хэмжээг нь аваад хийж байгаа учраас мориндоо маш ээлтэй. Одоо бол манай имэйлийг та хэд ингэж хэрэглэх юм бол одоо буларна, ядарна гэдэг тийм асуудал ерөөсөй байхгүй гэсэн. Нэрээ Мориндоо хийлтэй тийм ээ. Моринд бол маш ээлтэй. Манай алтан нэргүү дүү маань ирсэн байгаа. Олон жил бас одоо морин дээрээс одоо харах одоо морин харвааны талаар бол маш олон жил одоо хичээлж байгаа. Мөн одоо Монголын ном сумны урлагийг бас одоо хүмүүст хүргэх талаар бас зөндөө юм хийж байгаа. Тэгээд дүүгээсээ би бас асуу гэж бодод байна л да. Ер нь энэ имэйл дээр манай Монголын хуучны имэйл яг ямар байсан юм бэ? Хизээ одоо дэлхий дээр хүмүүс морь унж эхэлсэн бэ гэвэл одоо ерөнхийдөө 10-аас 7000 жилийн өмнө хүмүүс морийг тийм ээ Аз эсвэл Төв Азийн хаа нэгтээ морийг хүмүүс унж гарсуулж эхэлжээ гэж. Тэр цагаас эхлээд бол хүн морьтой харьцаж эхэлсэн, морийг унж эхэлсэн тийм ээ. Тэрний археологийн олбор нь юу вэ гэвэл хүн морь хамт ондтаа одоо ингээд хамт оршуулсан. Тэгээ мөн хазаар хэрэглэсэн тийм өршний олдрууд байдаг. Тэгэхээр хазаар хэрэглэнэ гэдэг маань бол унжээжээ гэсэн баталгаа нь багаж ирж байгаа гэсэн үг. Тэр нэг 7000 жил. За эндээс энэ 7-оос ер нь бол энэ манай эртний одоо 1 2 3 дугаар зуун хүртэл бол нэг догшин хэлбэртэй одоо догш гэхэд таад ойлгож байна уу тийм. Тэр бол дөрөв хэрэглэдэггүй одоо зайдан маягийн. Тэгтээ бол ингээд тохоод унаа явдаг тийм хэрэглэж ирсэн гэсэн үг тийм. Догш гэж гэсэн үг тийм. Догш гэж хэрэглэдэг байсан гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхний энэ ойлголтод байгаа энэ модон суурьтай энэ бол дөрөө нь үүсчиж дараа нь энэ имэйл үүссэн гэсэн. Эхлээд дөрөө үүснэ гэсэн. Зүгээр догшин хэлбэртэй байхад бол унж байгаа тийм ээ. Дараа нь хин нэгэн одоо ард түмэн дөрөөс идсэн байгаа гэсэн. Одоогоор бол археологийн олдуураар яг Монголын нутгаас бол одоо яг тийм төмөр дөрөв, эртний дөрөв бол олдоогүй байна. Ихэнхдээ бол одоо тэгээ дундад Аз болон төмөр дөрөв ихэнхдээ хамгийн анхны ясан дөрөв Хятадаас, Энтгээс, дундад Азаас, Иран, Персис бол хамгийн ихний дөрөв яг бодиттой олдуур бол олддог. Тэгэхдээ Монголд бол бас эртний дөрөв олддог. Монголд хамгийн анхны модон имэйл бол 3 дугаар зуунд холбогдох, тийм ээ, Нэрүүн улсын үед холбогдох Ховд аймгийн одоо Урд Улаан Үнэт гэдэг газраас олдсон модон имэйл байгаа. Одоо та бүхэн үзье гэх юм бол Чингис хаан музейд хадгалаастай байж байгаа модон имэйл байж байгаа. Тэр бол манай Монголын хамгийн одоо анхны имэйлийн бодит их сурвалжаа гэсэн үг байгаа гэсэн. Тэгэхээр энэ имэйлийг одоо яагаад чухал үзэж байгааг үл тухайн үед болохоор энэ имэйлийг одоо бол өнөөдөр хамгийн хоол бид нар юугаар туулж байна? Машинаар, вагоноор, онгоцоор туулж байгаа тийм ээ. Тухайн үед бол мориор туулдаг байсан учраас хоол зам туулдаг байсан учраас хамгийн тухтай зүйл нь нэгдүгээрт юу тухтай байх вэ? Бидний сууж явдаг хам их хоол замыг дуулах имэйлийн тухтай байлгах. Нэгдүгээрт хүндээ, нэгдүгээрт хүндээ дараа нь мориндоо тухтай байлгах. Тэр үүднээс нэргэн номыг зохицуулж энэ модон имэйлийг
үйлдвэрлэдэг хийдэг байсан гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эртний археологийн олдуураас гарч ирэх булш бухан хаднаас олж ирэх тэр эмээлүүд бүгд хүндээ ээлтэй, мориндоо ээлтэй унаад явхад бол тэрэн дээр мөн унж явхаас гадна бид нар тэр дээрээс ан гөрөө хийн, дайн дулаан хийн энэ бүх зүйлд бол одоо эргономик буюу одоо хөдлөх тийм ээ тэр зүйлд одоо саад болохгүйгээр гид зохион бүтээгдсэн байдаг гэсэн үг. За орчин үед яагаад эмээлүүр болцсон юм бэ гэж бас сонирхолт төрж болно тийм ээ. Одоо бид нар Юмбу хийцтэй эмээлүүд бол 1940-од оны үеэс Хинтэн аймгаас тэр аваас одоо ингээд хүмүүс нэг гоёлын байдалтайгаар хийж гаргасан гэсэн үг тийм ээ. Тэр бол бид нар одоо хүүчишгээд тэгж хол явхаа байсан. За их л удаж нэг цаахалт айлдаа морьтой очиж जैन. За дотроор нүүдлээд 200-300 км нүүж जैन. Урд нь бол бид нар эндээс Европ хүртэл одоо морьтойгоо балин дагуулт хийж нүүж худалдаа намаа хийж жинт хийдэг байсан тийм ээ. Тэр байхгүй болоод ирэхээр шинэ орчин үеийн тийм магийн шинэ соёлууд үүсгэсэн. Монгол гэр хүртэл өөрчлөгдөөд багантаа болж ирээд өөр дөрвөлжин хэв загварт ороод нөгөө имэйл маань хүртэл одоо хол хаян зориулагдах биш. Зүгээр одоо орчин үеийн гоёлын имэйл болж соёлууд хувирсан гэсэн. Чи энэ имэйл маань манай туулгын эрч маань яг тэр археологийн олдурт байгаа тэр эртний имэйлийг одоо яг тэр хэмжээ дамжаагаар нь хийсэн шүү. Тий хүн нүү биш. Монгол яг 13 дугаар зууны үеийн загвартай имэйл шүү. Тий. Тэрийг яг орчин цагт одоо яг тэр хэлбэр биетээр нь хийж хэрэглээнд оруулж байгаа гэсэн үг шүү. Тий. Энэ бол өв соёлыг дахин амьдруулж байгаа гэсэн. За хоёулаа ийшээгээ сурч. Одоо энэ одоо ном байна штэ. Энэ ном бол одоо яг нөгөө морин харваны ном мөн үү? Яг ямар учиртай ном бэ? Тэгэхээр ер нь ном бол морь тарванд нэг өөр, газрын харванд нэг өөр гэж бол байгаагүй шүү дээ. Яг л нэг стандарт байсан гэсэн үг тийм ээ. Энэ загвар болохоор монголчууд эзэнт гүрний үеийн сүүлд үүссэн загвар. Энэ бол эртгчин ном гэж нэрлэдэг. Эртгчин ном гэдэг нэрний үг бол монгол хэлний 36-ын тайлбар төлөв бичгээр бичсэн байдаг. Хоёр гिचрийн хооронд татсан хөвчин гिचэр дээрээ дэлдэхгүй байхаар давхгүй хийгдсэн номыг эртгчин ном хэмээнэ гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ ном бол яг монголчууд хоризм улсыг байлдан дагуулад яг тэрний дараа үүссэн монгол ном байгаа гэсэн. Яг ийм ном бол Монголоос бол нийт монгол орон даяас бол нэг 6 ширхэг олдсон байгаа. Хадны өршөөлөг болон одоо археологийн олдураас бол яг ийм хэлбэр загвартай ном болсон. Зарим юмд нь би бас итгэхгүй байгаа юм. Тухайн үед хагас километр 500 м харвдаг байсан гэж яриад байдаг түүхэн сурвалжтай. Одоо хав хасрын дөө 9г мэрэгэн 900 аалт гэж энэ байдаг штэ. Уул нь бол ингээд бодиттой үнэ юм шиг тийм ээ. А гэтэл одоо манай наадан дээр харж байгаа ном чинь нэг 50 м 70 м л хараад байгаа шүү дээ. Тэгээ бид нар яхаар одоо баг 10 дахин ингэж муудна гэж одоо байх уу? Одоо ямар учиртай би сайн ойлгохгүй л байна. За тэгэхээр бол товчхон ярэ тийм ээ. Би өөр яг энэ судалгааныхаа талаар бол өөрөө бас яг ингээд 10 гаруй жил судлаа бас ном бичсэн байгаа. Энэ ном одоо удахгүй хэвлэлтэнд гарахаар та бүхэн бас дэлгэрэнгүй гарах байх. Тэгээ товчхон ярихад бол альва улс уран болон өөр гэсэн загвартай. За бид нар бол 16 дугаар зууны сүүлч үеэс бол 20 дугаар зууны ихэнх үеиг хүртэл манжийн иргэшилт байсан. Манжийн иргэшилт байхдаа бол бид нар бол манжийн зэргийн зэвсрлийг хэрэглэдэг байсан гэсэн. Энэ маань юу гэсэн үг вэ? Товчхондоо бол бид ерөөсөө л манж ном хэрэглэдэг байсан, манж дээл хувцас хэрэглэдэг байсан, манжийн төрийн одоо бүх хэрэгэм цолыг хэрэглэдэг байсан, манжийн хуулиар явж ирсэн гэсэн. Тэгэхээр энэ зүйл маань тасрахгүй явсаар байгаад социализмын үед ч гэсэн залгамжаанд явсаар байгаад одоо хүртэл бид нар наадмаараа яг тэр манж хэв загвартай номсон мэд хэрэглийг бол хэрэглэсээр байгаа гэсэн. Одоо бидний одоо ном сумчууд манж болчих таарж байна уу? Тий, одоогийн хэрэглэж байгаа ном бол манж загвартай ном. Одоо хэрэглэгдэж байгаа ном. За, манжийн ном бол ойрын зайд зориулсан ном. Тухайн үед бол хоёуг дуулга өмсдөг байсан. Тэгэхээр сум нь бол маш урт, их том бүдүүн. Тэгээд тэр хоёуг дуулгыг нэвтлэхийн тулд ойрын зайд маш хурд хөнөөл өчрөхийн тулд хүнд хийгддэг байсан гэсэн. Тэгэхээр тэр хүнд сумыг одоо том бие номл шийдэх зорилготой байсан гэсэн. Монголчуудын тухайн үед хэрэгжсэн ном бол дундаж эргэлттэй ном байсан гэсэн тий. За нөгөө үе ахсан байхгүй юу бариад унтаа. Сэхэн бариад унтаа. Тэгэхээр сая олж яг асуулаа монголчууд тухайн үед ямар одоо хол харвдаг байсан юм бэ гэж. Тэгэхээр Чингис хаан одоо Сартул улсыг байлдан дагуулад түүний дараачаас бол одоо энэ Бухац Өчхай гэдэг газар их найр хийсэн. Тэр нь одоогөр бол одоо Оросд одоо Бурятийн нутагт байгаа. Тэрэн дээр бол одоо том найр хийгээд Чингис хааны одоо дүү хасрын хүү 9г мэргийн 335 алт харвсан байгаа. Тэрний зориулж дурсаж чулуу босгосон байгаа. Тэр бол одоо манай бол юу байгаа? Том их сурвалж гэсэн тийм ээ. Одоо таны янзаараа тасалж байгаад одоо ингэж хийх болоо айгу буруутан болоод байгаа. Одоо жишээлбэл таны авчирсан энэ 3 одоо сум жишээлбэл ингээд харгаа урд юуг нь харахаар өөр болох юм зэв. Тэгэхээр энэ бол одоо дуут сум. Тэгээ энэ дээр ингээд маш олон төрлийн зэвнүүдийг одоо ингээд хийсэн байдаг.
Энийг давчид хор гэж нэрлэдэг. Энэ нуус төвчөн дээр гардаг. За энэ юу гэсэн үг гэвэл энэ давчид хор далбилцахад дайжигт дайр усан гэдэг нуус төвчөн дээр гарч байгаа. Тэгэхээр бол энийг бол маш олон цэргүүд зүүгээд явхаар ингээд далбилцдаг. Тэгээ энэний дуунаас тэр дайр усан одоо мэрэгдийн дайр усан айд цухтаасан байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн төсөөлөд үзэх хэрэгтэй. Энэ бол 3000 эсвэл 1000 хүн цэргүүд ингээд морин дээр ингээд дуу гаргах нь шүү дээ, тийм ээ. Тэгээ энэний дуу чимээнээс дайжиг цухтаасан гэдгийг нуус төвчөн дээр бичсэн байдаг байхгүй юу? Давчид хор далбилцахад дайжих дайр өссөн гэдэг. За тэгээ үүсэн хор хөлбөлцөхөд өргөгч ингээд цаашаа ингээд та хүн ороход байгаа гэсэн. Тэгэхээр нэг юм мартаагүй дээрээ бүр асуумар санагдаад. Яасан бэ гэхээр манай Монголын нөгөө тэр дээрийн хуучны цэргүүд чинь ингээд тагнуулын анги нь урагшаа яваад тэгээ дайсныхаа хөө хойгийг хараад за зүүнээсээ юм байна, баруунаасаа юм байна. Яаж одоо орох уу гэдгийг харж агаад тэгээд энэ одоо юугаар одоо харах гэдэг шүү дээ. Тэр одоо хойгийг ингэж ойлж ордог гэж байгаа байхгүй. Одоо орчин үеийн нөгөө буучин ингээд нэг ингээд ононгуудаа сум ингээд тэний явчихдаг шүү дээ. Тэгэж хийдэг одоо энэ ийм уртл одоо мундаг зэвүүдийг хийж исэн. Үнэхээр одоо гайхалтай байгаа байхгүй. Энэ одоо бас одоо Монгол одоо хүмүүсийн тэр дайчдын одоо тэр зэвний талаар одоо шинжлэх судалгаа хийсэн тийм одоо зүйлүүд юу вэ? За байгаа. За би энийг бас ингээд 13 жил судлахтаа монголчууд нийтдээ бол 300 гарлын гаруй төрлийн зэвнүүд байдаг. Зэв болгон өөр гэсэн онцлогтой. За хуйг дуулга нэвтлэх нь бол яг энэ одоо шүгэн урчмаг зэвнүүд хэрэгэлдэг. Ан гөрөөнд болохоор ийм том хэлбэртэй зэвнүүдийг хэрэгэлдэг. Энэ дуута зэвэр болохоор ан гүргээ хүн дохио дээр хэрэгэлдэг. За өнөөдрийн бидний наадмаар хараад байгаа тэр голил сум буюу ийм булцуутай сумаар яадаг шувуу зөхөж унгаддаг. Мөн одоо бол хамгаалтын зарчмаар хэрэгэлдэг. Карпенигийн ном дээр бичсэн байдаг. Монголчууд тэг хязгаартай ордондоо тэр тэг хязгаар руу ойртсон хүмүүсийг одоо анхааруулах үүднээс алахгүй үүднээс тэр буцуудаас мөр харавдгаа дохио өгдөгөө гэж тэг бичсэн байдаг. Тэр сум бол голилсон гэсэн. Өнөөдөр Монгол наадмын хэлбэр дээр бол ганцхан сумны төрөл нь үлдчихэд тэрийг бүрэл хэзээ зохион байгуулаа гэсэн. Гэтэл бол 300 гаруй төрлийн тусдаа өөрийн гэсэн үүрэгрэлтэй тийм сая нэг төрлийн хэллээ. Тим зэвнүүд байдгаа гэсэн. Энийг гаргаж үзүүлье. Одоо дээр үед бол ингэжсэн гэж байгаа. Нөгөө нанхиад цэргүүдийн чинь бас сэтгэл санаагаар нь бас айлхын үүднээс дууц сум явуулдаг. Дууц сум чинь бас их тийм айхтар шунгасан чимээ гарахаар тэр цэргийн их олон юугаар одоо бас их айдаг тийм ээ. Сум гэхээр л нэг гэж боддог үгүй байгаа байхгүй. Гэхдээ маш олон одоо үүрэг том зэвнүүд нь анд бол ингээд нүцгэн хүнийг харахад бол их том шархыг үүсгдэг байхгүй юу? Энэ одоо үе ахныг таны сэлэм бас барьсан байна. Энэ яг юм байгаа. 13 дугаар зууны Монгол элд хүмүүс боддог шүү дээ. Монгол элд гэхээр ямар байсан юм болоо гэж төсөөлөж байгаа. Энэ яг одоо бас яг археологи холбоос зэрэг дүрлэгч хийсэн Монгол элд. За. Яг 13 дугаар зууны үеийн. Жинхэнэ эртээ. Бид нар бол сэлэм яг бид нар яг нарийн мэдгүй ч гэсэн нэг юм тэгш нөгөө гэж боддог. Гэтэл энэ сэлэм чинь нэг юм бас махиу хэлбэртэй. Элд гэж нэрлэнэ. Тийм тий. Энэ маань ийм очиртай гэсэн. Яагаад тэгэхээр морин дээрээс чавчилдахад энэ элдээ алдчихдаг учраас ийм суран юутай. Тэгээ үзүүр нэм нарийнхан учраас одоо юу яахад чавчилдахад маш тохиромжтой. Нөгөө чойномгоо нэг шүлгэн дээр нэг махар элдээрээ гэдэг чинь бол ер нь яруу найргийн хэллэг байхгүй юу? Тэгээ махар элдтэй бол байгаагүй юм байлээ. Ер нь яг л нэг иймэрхүү юу байсан тийм ээ? Тий. Иран одоо Персийн үед сүүлд бол 15 дугаар зууны үеэс элд ерөнхийдөө тийм болж ирсэн байгаа. Тэгэхээр юу нөгөө эмээлтэйгээ яаж холбогдоод байна вэ? За тэгэхээр тий эгч маань болохоор одоо ингээд яг биднэрт одоо морь тарваачд тийм ээ түүхэн энэ зүйлд одоо сэрхдэг хүмүүс зориулаад яг ихний эмээлийг одоо урлаж хийсэн. За тэгээ энэ дээрээс бид нар одоо тэмцээн уралдаанд орохдоо гадагшаа дотгошоо явахдаа бол яг энэ өөрөх эмээлийг авч яваад гадны морин дээр тохоод тэгээ тэмцээн уралдаанд оролцдог. За би өөрөө бас яг энэ эртний түүх соёлын ямиг судлахын хажуугаар бас морь тарвааг зааж сургадаг. Мөн өөрөө тамирчин хүн. За Монгол улсын одоо үндсийн морь тарвааны холбооны одоо 2 удаагийн Монгол улсын авраг морь тарвааны. Тэгээ мөн бас хамгийн сүүлийн оролцсон тэмцээн бол 2024 онд одоо дэлхийн нүүдэлчдийн наадмын Унгар төрөлд бол би 20 дугаар байранд орсон. За тэгээ энэ жил бол Монголд морь тарвааны дэлхийн аврагын шалгаруулах тэмцээн болно. За ингээд л одоо морь тарвааг бол энэ жил та бүхэн одоо дэлхийн аврагын тэмцээн бол Монгол болно. Ямар урлаг байдаг гэдгийг бол 8 сард бол ирж сонирхож үзээрэй. За энэ заавал хэдүүлээ очиж үзнэ. Алтан хоёгаар байна штэ. Яг тэр имэйл дээр нь бас ингээд мордуулаад яаж харагддаг байсан. Тийм тэр айгуу гоё байгаа байхгүй. Болно. Хэлээд үзүүлж болох уу? Энд одоо шууд ингээд та нар зогсоохгүй бол болно шүү дээ. Яг одоо Монгол
эмэйлийг ерөнхийдөө хуучны эмэйлийг дуурайлгаж хийсэн юм байна шүү дээ. Тий, яг ийсэн. Би бас өөрөө бас эртний эмэйлийг одоо судалсан. За. Бисмилlah. За. За, монголчуудын техник нь бол бүгд өөр гэсэн нэртэй. Тэгэхээр урд нь дөрөө үүсээгүй байхад бол дөрөөн дээр бос чарвдаггүй байсан. Дөрөө үүснээс хойш бид нар хол явах боломжтой болсон. Тэгээ мөн маш мэрэгэн харагдаг болсон гэсэн. За. За мэдээж морь тавьчих байгаа гэж бодъё тийм ээ. Байгаа нэгдүгээр хөдлөөл явж байгаа тийм. Одоо жоохон ажиллаж. За. Тэгэхээр бол сум бол цаадган давж идэг гэсэн. Хоёроор чөлөөтэй байгаа харлаа аваад хийнэ гэсэн тийм ээ. Хийгээд татна гэсэн. Тэгээд тэн дээр байга анги хөрөж байгаа бол ингээд татхна шүү дээ ингээд. Тэгэл хөгөөл ингээд хав. Энэ одоо хэдэн метр харах вэ? Энэ болохоор миний тэмцээн уралдаандаа ордог номсом. Энийгээр бол нэг 150 метр авчнаа. Төрөний нөгөө миний барьжсэн тэргээр бол нэг 300 метр бол явах гэсэн. 500-аар хардаг ном байна уу? 500 харуулъя гэвэл нумаа илүү хүчтэй бүр тэр хол харахад зориулж хийх хэрэгтэй гэсэн. Одоо та хэд мэддэг үдээс энэ бүгд техник нэртэй. Морин дээрээс доошоогоо ингэж харах ч юм уу те. Эсвэл эргэж ингэж харах юм. Энийг бол ховолсож намнах гэж нэрлэдэг. За. Тий. Яг зэрэгцэж ирээд хажууд байгаагаа бол тэрийг ингэж харахыг бол техник намнах гэж нэрлэдэг. Тий. Дээшээгээ харах тийм ээ. Дээр шуу байж болно. Эсвэл хэрмэн доогуур дахиад дээшээ харж иж болно шүү дээ. Энийг болохоор хаймсаж намнах гэж хэлдэг. Yung морин дээрээс одоо хажуугаар нь гарч тавхиад эсвэл хойноос ирж байгаа дайсныг харахыг удран гутас намнаа гэж нэрлэдэг байхгүй юу. Тэгээ бүгд өөр гэсэн нэртэй гэсэн. Энэ одоо яг эрдний хуучны монгол ном байж чадах уу? Яг хийсэн одоо тэр шөрмөс янз янзын одоо эвэр одоо хийж байгаа нэ штэ. Ер нь одоо яг судалгааны тал дээр бол одоо юу гэдэг баримттай байж чадах уу? Энэ яг ямар учиртай юм бэ? Чадна. За ерөөсөө эртний уламжилт номыг юугаар хийж яаныг үл эвэр, мод, шөрмөс гурвыг одоо нааж зүүж нааж хийж байгаа гэсэн үг тийм. Модыг нь болохоор амтны гаралтай цавуугаар, шөрмөсийг нь болохоор загсны гаралтай цавуугаар наагаад энийг бүгдийг ингээд зүүж наагаад л хийж байгаа гэсэн үг. Манж намч гэсэн бас яг тэгж яг тийм. Гэхдээ хэлбэрийн хувьд өөр, загварын хувьд өөр, зарчмын хувьд ялгаатай гэсэн үг. Зарчмын хувьд манж ном бол өндрөөр 165 см. Их өндөр юм биш. Энэ 165 хүрэхгүй. Энэ бол 125 хавцаад байгаа гэсэн. Арай бага юм байх тийм. Тэгэхээр их том. Тэгэхээр манж ном яадаг том учраас яана вэ гэвэл тэрэндээ зориулж том сум хэрэгэлдэг гэсэн үг. Том хүнд сум хэрэгэлдэг гэсэн үг. За Монголд бол яг миний сонсноор яг 500 м хардаг монгол ном Монголд яг 3 байгаа. Яг 3 шиг байж байгаа. Яасан гэвэ гэхээр миний одоо бас хуучны найз Жак гэдэг Тайваны эрдэмтэн яг монгол номыг бол хуучныхын загвараас нь одоо спектр аппаратаар судлаад яг монгол номыг хийж байгаа. А ерөнхийдөө бол би яаж гэхээр нэг нь бол одоо захаагийн хэлбэг дөржиж явж байгаа. Нөгөө хоёр нь хүний бие хилээд явах уу тийм ээ. Бас их тийм содон түүхүүдийг яриулбал маш их цаг хугацаа орно. Дараа нь хоёулаа тусдаа нэг ном сумны талаар тусдаа нэг ярина. Тэгээ тийм. Өнөөдөр бол ер нь одоо манай Алтан уягийн хувьд бол одоо үнэхээр одоо гоё монгол имэйлийг яаж монгол ахуйтай, монгол соёлтой бас тайлбарлаж өгсөн. За тунгаа Алтан уяг хоёрдаа баярлалаа. Бас монгол аргагүй нэг эзэгнэсэн гэж байх юм аа тийм. Монгол ёс уламжлалыг үнэхээр гоё сэргээж одоо орчин үед бас өвлүүлж байгаа. Тэгээ та хоёрт их баярлалаа. Яг тийм. Өстой юмэг нөгөө эзэгнэн гэж байх юм аа. Нөгөө сая хулагч төр ярьж илаа. Бидний мэдгэр нэг имэйл ийм байсан. Хэцүүс энэ яасан гоё юм гээд нэг шивнэлтэй. Яалтчгүй. Тий. Тэр нь яг тэр манай бүх тэр олон улсад хэрэгэлдэг бүх загварууд бүгд ер нь бол айгүй тухтай. Тий. Эмэгтэй хүнд зориулсан байна. Тэгээ жин өндөртэй хүмүүс хэрэгжилж олно. Тэгээд имэйл чинь биеийн жингээсээ хэлбрээсээ өндрөөсөө хамаарат хэмжээтэй 14 инчийнх, 16 инчийнх гэж жишээлбэл танд бол нэг 16 инчийнх. Англичууд ер нь манай монголчуудаас ер нь баг санаануудыг их авсан юм. Ер нь би түрүү ихэнд хэлсэн шүү дээ. Дэлхийн нөгөө одоо ер нь имэйлийн үүсэлт түүх бол монголчууд улс орон болгон өөрийнхөө хэрэгцээнд зориулаад өөрчлөлт явсан. За жишээлбэл тэр нөгөө Европ имэйл болохоор нөгөө ийм саадтай харилцан дээр өөр хараадаг учраас урдаараа бүргүй юм байна л да. Тэгээд ер нь бол европчууд ингэдэг. Тэгээд Австрали Кобе имэйл гэхээр бас илүү тухтай энтеролчдаг. Тэгэхээр хэлбэр хэмжээндээ өөрийнхөө жиндээ ингээ хацуулаад яг энэ цаг үед хүүхэд залуучууд ер нь одоо
Нэг аюултай зүйл байна. Би асууя гэж бодлоо. Одоо хүүхдийг ингээд наадмаар морь унуулахаар одоо хүүхдийн ирэх, хүний ирэх гэж яриад байдаг. Гэтэл Америкт чи одоо 5-6 настай Америк хүүхдүүд бас морь унаал давхитгал юм байлаа шүү дээ. Бас хамгийн гол нь аюулгүй байдлын талаас энэ имэйл бас тийм давуу тал байна уу? Ер нь хамгийн гол онцлог нь тэр ихгүй юу? За модон имэйл бол яг хагарах нөгөө наалтаараа салах энэ төр асуудал байж болно. Дээрээс нь бас яг манай имэйл одоо ингээд олон жирэм сулрах асар бүч тэр имэйл маш бат бөх стандарттай. Хамгийн гол юм нь имэйл хэрэглэхдээ аюулгүй л байхгүй юу? Тэр талаас яг нөгөө нэг одоо ингээ хардаг штэ. Имэйлэн дээр би яг нөгөө өөрөө яг ундаг гэсэн болохоор юунаас болоод яг тэр морин чирэгдэг, юунаас олж гэмтдэг гэхээр би бодъё зүгээр дөрөө айгүй чухал юм шиг. Ер нь бол дөрөөнөөс хөлөө бүрэн мулталж чадахгүйгаас болоод морин чирэгдээд амнаас ирсдэх жага зүйлүүд маш их харагдаад байдیں۔ Тэгээ одоо шил би сая орж ирт харсан байхгүй. Хамгийн түрүүнд шууд дөрөөг нь харсан. Тэгэд арай өөр стандарттай байгаад байна. Дээрээс нь яг нөгөө хүл ингээд нөгөө орооцолтоход манайхны үндсэн нөгөө нэг хуучны дархтуудын идэг дөрөөч болохоор айгүй нөгөө юм орчин үеийн гутлаховч ч юм тэрэнд яг нэг юм жоохон тохиромжгүй байдгаас болоод эрсдэт идэм болов гэж харсан. Ер нь өнгөрсөн хугацаанд бол нөгөө монголчууд тавхтаа дөрөв гэж ярьдэн шүү дээ тий. Тэр дөрөв бол дөрөвний доод хэсэг бол ийм хатгаа өргөн байх тусам хүндээ бас ядаргаа багтаа идэв юм да. Гэхдээ бас л нөгөө өөрийнхөө хэмжээ хэлбэр өмсөж байгаа гутлавцандаа тааруулж л имэйлээ ер нь юу дөрөөгөө сонгох л ёстой. Орчин цагт бол одоо ингээд ансан дөрөө гэдээ гарч ирж байна. Аюулгүй дөрөө, мултардаг дөрөө гэдээ гарч ирж байна. Бид нар болохоор яг урд захиалаад ийм мултардаг дөрөө л авчирч хэрэгжилж байгаа л да. Манай Монгол дөрөө гэх юм бол саран дөрөө байсан. Саран дөрөө мөртлөө модон дөрөө нөгөө ийм бөөрөнхий дөрөө чинь бас удаан явхад нөгөө морины ташааг ингэж зурж гэмтээд халгаатай байсан. Ганцхан асуу. Тэгэхээр манай хараа чоож гүрээ жонгоо болдоо гэдэг яг нэг 4-5 би бас оролцож байгаа шүү. Ингээд тийм нэг дөрөөний асуудалтай нэг имэйл хийж байгаа заяа. Тэрийг өөр чинь би патентын одоо ил хилээ ч юм уу нууцаарч м аваад гэж заяа. Тэрийг дараа гой тогны заяа. За янз юм. За гол юм байлээ гэж та. Гол юм яриач та. Манай үйлдвэр болохоор дахин байдаг. Манай үйлдвэр бол дунд говьд байгаа. Ингээд бизнесийн нэг өөр юм ярих талаа гэж. Улаанбаатарт болохоор нөгөө зайсангийн миний дэлгүүр дотор. Өөтөмөө ах чи одоо бас тэгээд аялын дэлгүүр зарагддаг. бокстод яваад байдаг хүн гэсэн чи бас бизнес эдэр хийгээд таачаа. Чи имэйл юм уу? Хүн байсан шүү дээ. Яриад явж байгаа юм. Тэгээ бас яг үргэлжлүүлээд бас дараагийнхаа зочид руу ингээд хавилгаад одоо ч хэлээд би ингэж боддог байхгүй. Гольф спорттой холбоотойгоор би нуудад манай зочин хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд яагаад тэгэхээр болгормаагчийн хувьд юу яаж байгаа юм? Манай үе ах нөгөө дуу сонсох гэдэг. Тэрний өмнө ихлээд бид нэр болгормаагчийг яриад байгаа. Болгормаагчийн хувьд ингэжсэн байхгүй. Би ахтай хэлцээд яагаад заавал гольф тэр дундаа бүр ийм хэцүү юм чи ер нь бол тодорхой хэмжээнд эдийн засаг, цаг хугацааг асар их шаардсан спорт шүү дээ. Яагаад заавал энэ спортыг та ингээ хөгжүүлэх гээд ингэж их яваад байгаа юм бэ гэсэн чинь монголчууд өөрөө дэндүү өвөгдөлтэй хүмүүс байдаг гэсэн. Тэгээ манай монгол хүүхдүүд дэлхийд тэнд шижир алчиг байдаг гин манайхаа. За тэр талаараас гоё яриач гэж. Тий. Монгол газар нутгийг ирээл харсан манай мастер дасгалжуулагч Америкийн нэгдсэн улсаас тэгээ энэ чи бэлэн зүгээр гольфийн талбай шүү дээ. Тэгээ гудамжаар явж байгаа хүмүүсийг харснаа хөөх бэлэн биенүүд биш шүү дээ. Гольфийн биетэй хүмүүс яваад тээ. Танайхан тэр чигээр гольфоор амьсгалдаггүй гэсэн байхгүй. Тэгээ би үгүй шүү дээ гольфийн талаар огт мэдлэг байхгүй. Бид нар энийг зүгээр нь хэдэн хүн тоглодог тий элит спорт иймэрхүү хэмжээнд мэднэ гэсэн чинь ямар сони юм бэ? Танайханд бүх өгөгдөл байна. Тэгээ та нар энэ про төвшөнд гараач гэдэг санал тавиад энэ төсөл эхэлсэн байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улсын Атланта хотод Opus 18 Academy хүүхдүүдийг Pro A зэрэглэлд бэлдэж эхэлсэн. Тэгээ одоо эхний 6 хүүхэд очсон байж байгаа байхгүй юу. Тэгээ сая ингээ өв соёлын тухай ярьж байна. Манай өв соёл чинь өөрөө нөгөө нэг тэр ондоошлороо юуг ялгаруулсан юм бэ гэсэн чинь амар стратегч хүмүүс гэдэг чинь монгол хүн тий. Тэр стратегч үжиж өв соёлч амар урт хугацаанд амьд оршин тогтнож байгаа шүү дээ. Тэгээд гольфийн спорт яг ийм стратегч хүний спорт гэдэг байгаа байхгүй юу. Стратегч бэжж өөрөө өөртөө тэмцэж ялалт байгуулдаг. Энэ бүх спорт бусадтай тэмцэл хийдэг бол гольф өөрөө өөртөө тэмцэх спорт гэдэг. Би нэг гайхаад байдаг байхгүй. Гольфыг ингээд сонирхол одоо маш мундаг спорт гэж ярихаар тэр их үнэтэй спорт байгаа байхгүй. Одоо завхуур нь $1,000, гутал, цаамц гэдэг. Тэгэхээр одоо энэ актер үнэтэй байдлаас нь яаж одоо бас хялбарчлах боломж байд юм болоо? Ганцаараа ер нь бүх спорт дотор бизнес болдог спорт юм байна.
Тэгэхээр бизнес аялал жуулчлал дагж байгаа учраас үнцнийг өөртөө ингээд аргагүй тогтоогоо брэндүүд нь дагчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэм төсөр болгох арга юу вэ гэхлээр Монголдо про төрүүлж ээж прогоороо дамжуулж Монголд одоо жинхэнэ гольфчдыг бий болгох нь арай уян хатан болох боломжтой л болно гэсэн санаа. Дэлхийд одоо 5 мастер багш байгаа байхгүй юу. Яг үйл ажиллагаа явуулж байгаа өөрөө хичээлээ заадаг багшийн нэг нь одоо яг энэ манай Монгол хүүхдүүдийг хүлээж аваад дасгалжуулж байна. Тэгэд 2 жил нүджээж тэр булчин шөрөмсөнд код суулгадаг тэр бэлтгэлийг Монгол хүүхдүүд 3 сарын дотор гүйцэтгэж байгаа. 3 сар. Тэгээд нөгөө мастер багш маань бүр гайхаад, бүр баярлаад, тэнд байгаа про тамирчид гайхаад энэ ч бүр анх удаа энэ зохиурч барьж үзэг хүүхдүүд очсон байхгүй юу. Тэгэхэд тэд нар үнэмшгүй байгаа байхгүй юу. Үгүй шүү дээ. Тоглож исэн хүүхдүүд юм биш үү гэд. Өвөгдөлтөй байсан юм биш үү гэд. Үгүй ээ энэ анх удаа. Тэгээд энэ хүмүүс юу гэж ярьж байгаа гэхээр Монгол хүн айгүй зоригтой юм байна. Чадна гэвэл хийчдэг тий. Чаддаг. Тэгээд сунгалтын хувьд амар амархан сунчдаг. За хүчний хувьд ингээд суур амар сайтай. Энэ 3 юм л айгүй чухал юм байна л да. Тэгээ энэ 3 нь яг төгс зохицож байна гэж байгаа байхгүй. Гольфын талаар нэг юм сони яриа байдаг штэ. Одоо банкирууд ч юм уу ингээд бизнесмэнүүд энэ спортыг хөгжүүлдэг гэдэг. Өдрийн цайны цагаар банкирууд хаана байдаг вэ гэхээр гольфын талбай дээр нөгөө хороо найруулдаг тий. Тэр улс төрийн хямралаас чинь яаж гарч эдийн засгийн хямралаас чинь гарсан улсууд чинь гольфчид л одоо энэ эдийн засгийн хямралаас гаргадаг гэж яриад байдаг. Ер нь манай Монголын одоо шилдэг гольфчдоос одоо ямар мундаг гольфчид байна. Сонирхогчдын гольф бол 2004 оноос хойш хөгжөөд айгүй мундаг хөгжөөд олон бас залуучууд хүүхдүүдийг босгож байгаа. Сонирхогчдын төвшөнд бол мэдээж манайх бол овоо хэмжээнд тодорхой хэмжээнд хүрсэн. Монгол улсад яг мэрэгжлийг гэдэг нь бол анх удаа эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр анхны энэ пронор төрнө гэдэг нь өөрөө ерөөсөө л айгүй түүхэн ажил болох гэдэг. Тэгээд тэр залгамж одоо сонирхогчдынхаа үүсгэсэн тэр хүмүүсийн залгамж халаан болж байгаа л гэсэн үг шүү дээ. Дараагийн төвшөнд орно. Тэгээ би яагаад энэ хоёр цохиурыг байн урагшаа гаргаж ирээд байна гэсэн чинь одоо яг энэ харагдаж байгаа энэ хоёр цохиур ингээд л яг хүн болгонд одоо гольф хичээлдэг хүн болгон бариад явд юм гэж үгүй юм байна. Энэ бол яг дэлхийд маш цөөхөн байдаг. Одоо мастер буюу одоо прогийн яг өөрөө барьдаг тэр бэлгэлсэн тэр гайхалтай одоо машин сонирхчдын хувьд одоо 2025 26 оны одоо бүрэн тоноглогдсон одоо юу гэдэг тэр машинтай ямар үнэтэй болоо. Тэн хараа сет 14 ширхэг цохиур бол дунд ч л $4-5,000 байна шүү. $5,000. Хамгийн бага ер нь бол тэгээд дээшээ. Тэгээд одоо цамц малгайтайгаа нийлээд явхаа тэгээд тий бэлээ хэрэгсэргээл тий. Яг энэ хүүхдийн төвшнийх нь бол гайгүй. Энэ тэгээд би бүр энийг нөгөө нэг юмыг малтаж сох дуртай. Энд хараа ингээ үзэгчтэй харах юм бол ингээд нэг жижигхэн харахаар нэг алтмалт гэж харагдахгүй юм шиг мөртлөө яг нөгөө 90 юуны одоо бүр одоо юу гэдэг нөгөө шижир алтан тэгээд битүү дан даймонд ингэж хийгдсэн байт юм бэлээ. Тий бүр тэгээд энийг яаж мэднэ гэсэн чи тий алдчихгүй л парог юм. Тэгээд энэ болохоор хоёр дахь цохиур нь байгаа даа. Про дотроо мастер гэж бүр ингээд зэрэглэл байгаа байхгүй юу. Тэр мастер гэж байгаа тийм ээ. Солгоо гэж байна. Одоо сур харвж шít Монгол хүн тий. За морь унж гин. Энэ өгөгдлүүд чи яг гольфт яг хэрэгтэй юм билээ. Зүүн баруун мэдрэмж салаад тэнгүүтээ тэр чивчирт өлөн махаас үнэтэй гэж. Бие ер нь хоёр тишээ чивчиртэл татж байгаа байхгүй юу. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Болгормагч маань бас энд нэг гайхалтай тамирчин сая энд харагдлаа нэг ямар ч гоё бүсгөвдөө. Манай одоо тамирчин. За тамирчингаа өөрөө явуулаа. Гоё дуу уран сайхан гэдэг шиг энэ одоо тамирчин бас өрмээр байна. Манай гольфийн тамирчин Тэлмэн. Сайн мэцхан намайг Хасрын Тэлмэн гэдэг. Би одоо 19 настай гольфийн тамирчин байна.
За яагаад заавал энэ гольфор хичээлч вэ? Ер нь бол ингээ харахаар бас нэлээдгүй их төсвөр төвчээр за эдийн засаг цаг хугацааг маш их зарцуулдаг спорт шүү дээ, тий. За би гольф тоглохоос өмнө бол усан сэлэлтийн тамирчин байсан. Усан сэлээд 5-тагаас 10 хүртэл хичээллээд тэгээд яг гольф руу орсон байгаа. Яг гольф руу ороход яг нөлөөсөн хүчин зүйл гэвэл манай ээж. Би бол гольфыг мэддэггүй байсан, ойлгодгүй байсан. Тэгээд дуулаад орсон байгаа. За одоо жишээлбэл та ингээд өөрөө яг ингээд гольф тоглож байгаа тамирчин бол яг ингээд бүрэн зэвсгэлсэн гэдэг шиг яг бүрэн хувцалсан байна уу? Тэ? За энд яг ямар цохиурууд, ямар давуу талтай байна. Тэгэд нэгэнт хоёлоо одоо үзэгчдэд магадгүй өөрсдөө гоё юм тамирчин болохыг хүсэж байгаа охид залуучуудад гоё бас цохилт хийж үзүүлэхийн өмнө гоё хэрэглэгдэхүүнүүд бас гоё танилцуулчих л да тий. За гольфд бол нийт 14 ширхэг цохиур байдаг. Яг холын цохиур гэвэл энэ 3 цохиур байгаа. Энд одоо энэ тийм дотор байгаа. Энэ хамгаалтын кобо гэдэг нэртэй. Цохиурын хооронд би гаргаа үзүүлчихдэг үү? Харилцуулахаас хамгаалдаг. Ох ямар хөнгөн тий. Тэгээ энэ бол хамгийн хол цогтөг цохиур болохоор хамгийн хөнгөн цохиур. Зөө. Хөнгөн болон урт цохиур гэж яддаг. Тэгвэл одоо жишээлбэл ойрын зайд цохих цохилтын цохиур арай жоохон хүнд жинтэй гэдэг гэсэн үг юм тийм. Ер нь бол ойрын зайд бол илүү хүнд жинтэй. Илүү богинохон. Одоо нөгөө бугуугаараа биеэрээ одоо хөдлөхөд амар гэх юм уу? Тийм цохиураар ойрын цохилтын гэдэг байна. Ямар сони хэлбэртэй одоо манайх нар нөгөө алах төш шиг гэдэг шиг нэг юм бас тий. Гэтэ айгүй хүнд юм байна үзэгчтэй. Тэ бас юу юм бэ? За дараагийнх нь энэ яадаг юм бэ энэ одоо? За наа чи яг адилхан цохиур. Яг өөр брэнд юм байна тий. Зөв. Одоо жишээлбэл гольфор одоо ингээ усан цэлэхэд нэг цагийн хугацаанд одоо усан цэлэхэд тэдэн километр цаг одоо зарцуулсан юм шиг байдаг гэдэг шиг гольфор хичээлэх цаг хугацаанд хүн ямар их энерги шаарддаг гаргадгийг. Гольфор хичээлэхэд бол гольф нэлээд ер нь ээдрээтэй улирлын спорт. Дээрээс нь манай Монголын хувьд улирлын хувьд айгүй хэцүү. Тэгээ улирлын хувьд нь айгүй богино хугацаатай байдаг. Тэгээ усан сэлэлтийн хувьд бол яг нэг цагтаа хурдан сэлжиж одоо цагтаа баримтлагдаж явдаг бол гольф бол тийх ямар ч боломж байхгүй. Нийт нэгт 18 нөх гарахтаа 3-4 цаг тоглодог. Тэгээд нэг тэмцээнд 4-6 өдөр ингэж оролцдог. Эхний 2 өдөр нь бэлтгэлээ одоо тэр талбайгаа шинжилээд дараагийн 4 өдөр нь яг тэмцээн гээд. Тэгэхээр эхний өдрөө нэгт явж исэн бол сүүлийн 4-р өдөр хинч хэлж мэдгүй байх тий. Барьцгүй гэсэн. Зөв. За тэгвэл яг одоо энэ цаг мөчид одоо манай хамтрагч манай нэвтрүүлгийн хамтраа хэлэх Сан Мигелийн пивийг нэг тийш тавьчих. Тэгж хоёулын гоё ойрын зайны цохилт бас үзүүлчих идэх үү? Юу яа та? Мөрийцхөө хөдөлөө. Яа энийг одоо оноол $10. Онохгүй бол $10 гэж байгаа тий. Гэтэ хоёулын нөгөө бөмбөгийн хамжаа шилэн биш лаацтай пивийг гоё байршуулж байгаа. За тэгвэл ингээ. Лаацтайгаа сайхан тавьчих. Ер нь хэр хол зайтай тавих вэ? Хүнгээ задарчихгүй тий. Ахын энэ тавьчих. За энэ тавьчих. За дээдлийнх нь ихлээд оны, доотлийнх нь оны гэж. Нөгөө завсраар нь оруулах юугаар нь яг. Яг онж болно. Эсвэл пива хоёр ингэж нарийнхан тавьж байгаа тийм хоёр. За тэгвэл ингэ тавьчих. Тийм тэгэхгүй бол манай Сан Мигел энэгээр нэг одоо ингэ байна шүү дээ тий. За тайл цохиураараа цохоо. За. Тэгээд энэ цохиурын онцлог гэвэл бүх цохиураар бэлитэй цогтөг боловч яг ойрын зайны цохилтыг бэлиггүй цогтөг явал гарын алгаараа мэдэрдэг учраас. Бас чухал юм байна тий. Холын зайд бол заавал бэлийн өмсдөг юм биш тийм ээ. За би таны энэ хоёр лаацны голоор нэг гаргаад нэг үзье. Бас нэг оноод нэг үзье. За бүгдээ нэг гоё алга ташчээ. За тэгээ. Амжилт. Араас нь би бас нэг цохоо өцчихлээ. Яа тий. За хоёулаа бол онгоонд орно да. Хоёулаа бол онгоонд орно шүү. За дахиад нэг одоо зүгээр дахиад нэг явуулна. Чинь 2-3 явдаг юм. Энд чинь бас студийн нөхцөл гэдэг чинь нөгөө зүлэгч юм биш шүү дээ. Энд чинь шал өөр нөхцөл байгаа. Ахын чинийхаар зохих уу? Саяныхаар. За тэгээ. За гоё микэ барьж байгаад хилээд гоё. За ингэн тийм ээ мэдөө. За ингэж аваад. Гиди томбой хотоо оцой хамтрагчаа. За зөв үү мэдөө. Нэгэн жигээ зогсох хэрэгтэй гэж байна шүү дээ. Тий, одоо энэ бариу. За. За зүүн нүдний доор. Жохоо
ойртоод бүгдээ жоохон нугалчих. За. За. Одоо та зөвхөн мөрөөл хөдлөх, буугаа хөдлөхгүй. Мөрөөрөө. Мөрөөрөө тий. Тий. Тэгэж их савл бүр тийшээ. За, цоглоо шүү. Олон цааны шүү. Оо, гой. За баярлалаа. Ахын сав орно. Анхныхаа цоглолтоор гой цоглоо. Яа. За мэд За өөстэй. би Тамирчингийнхаараа нэг За би ер нь энэ голфч болох юм байна. Энийг нийш мөр тавьчаа. За ирэх тоглож ирсэн Америкт. би жоохон энэ авираа зогсож. За. За эмэгтэй хүн яа цогтгийг одоо харцгаа. Манай юу чин жоохон юу байсан үгүй юу тий? Айгуу Жоохон салгач. цогтог хүний юутай байна тий? Энэ гэхдээ жоохон нааштай байлаа. Энэ арай томдох юм болов. Арай урагшаа байна тий. За. Арай л урагшаа орчлоо доо. Тэр. Баримжаатай юм уу? Яг зураасан дээр явахгүй энэ. 5 иш болгочих. 5 За зүгээр үү? Өөрөө тохируулж яа штэ. Та Тэгээ голф дээр авчаад авчаад нөхөө нөхөө иш иш олгочих олгочих гэж гэж хэлэхгүй штэ. За. Гольфын нөхийг ингээ холдуулаа явах нь шүү дээ. Үе авах илүү хүн гэж илүүлэх юм те нэрээ. Тэгтээ жоохон нуулжуулдаг. Ёо төрсөн. Тэ сая ялчгүй үе авах илүү байла. Та аргагүй илүү юм байна. За баярлалаа мэдөө. За тэгээд Тэлмэнг одоо ганцхан удаагийн зүгээр яг бөмбөггүйгээр та нэг гоё холын цохилтын нэг юм гоё байрлалыг бидэнд нэг гоё сонирхуулаач гэж. Чичиг юм шиг. Чү. Яг хоёр нэрэн яг юу байдаг юм тий? Ястаа нөгөө болгормагчийн хэлдгээр хоёр юу ингээд яг л салаад нэг юм шал үнэхээр гоё харагддаг юм байна ялчгүй тий? Номсом чивчэрдэл татж байгаа харвж байгаа шиг. Яг тийм Би байх. яста алах байсан биз дээ. Гэхдээ бүр үе маань чи бүр гол хийчихдээ. Тэгээ ингээд нөгөө бидэд сайн ингээд гоё ингээд одоо жишээлбэл хүүхэд болгон хөгжиж байгаа манай монголчууд нөгөө хуучин тэгдэг байл ш дэлхий бөөрхий гэдэг байсан бол одоо эсрээр баг дэлхий халтгай гэдэг шиг болсон байна те. Тэгэхээр яг энэ цаг мөчид би хүрлээг харахаар миний бага насны 10 жилийн минь дурлал гэдэг шиг хамгийн ингээд бодогдоод байна хүрлээ. Анаа ер нь иймэрхүү нэг Элвис Пресли маягийн залууд ер нь нэлээд бас унжсэн байж таа. Одоо нөхөр мөхөр чи үдчихэд тэгээ чамааг ер нь маа нөхөр угаасаа яг сони юм хараад их юм 10 шиг жил дээ. хайралаа. Тэгэд за сайн сайхан хүрлээ одоо 10 жилийн охид хүүгүүдийн хайр дурлалыг нийлүүлж гин заримд нь дурсамжуулаад зарим нь салгаад нийлүүлээд яваад байна да. Ер нь одоо яг эм ороод ах шиг байна те. Ер нь бол яг хавар болж хавруулахаар мэдээж хүмүүхэн эм ордог гэдэг шиг те. Дээрээс мэдээж хаваагруул хамгийн сайхан үйлрэл учирны өвгөл мэдээж яргуу дэлгэрдэг тийм ээ. Хүн бүхний одоо гоё одоо сэтгэл тэнээсийн тийм сайхан үйлрэл дээрээс нөгөө хүн бүхэн сурагч байсан. Сурагч ахын насандаа одоо мэдээж мөнгөн хонхныхоо баярыг хийдэг тийм ээ. Тийм ч учраас бас энэ сайхан одоо хаврын үйлрэл өнөөдөр одоо та бүхэндээ бас уулзсан учирч байгаа. Одоо туйлын байртай гоё байна. Айгуу гоё нэвтрүүлгээс шимтэн үздэг байсан бол яг өөрөө дотор нь ороод гоё ингэ суусч гоё үйдэг юм байна шүү дээ. Тэгээд нөгөө манайхан дээрээс нөгөө манай зочд маань маш гоё тийм гоё хүмүүс байна шүү дээ тий. Яг гоё нийлсэн манай нөгөө гоё Монголын нөгөө нэг гайхамшигтай нөгөө дэлхийг байлсан дагуулсан ах маань сууж байна. Тий яг зөв. Гайхамшигтай гавьяат ах маань нөгөө манай ах маань бас нэг нутаг шүү дээ. Хоёр нутаг. Хоёр ч аль нутаг юм бэ? Би бас Сэлэнгийнх ба шүү. Даач тийм. Манай ээж нутагч Сэлэнг үнэртэй Сэлэнгийнхаа ч сэргэлэн гэдэг шүү дээ. Дандаа л атманууд байд. Бодлоо нэг үе ахтаа өөргөө нэг хацуулсыгаа дээшээ явах гэдэг шүү дээ. Сэргэлэн байна уу. Манай Сэлэнг одоо тоглолтоо өгөх гэж байгаа шүү хүн амьтаа гинэ. Манай дүү тоглолтоо өгөх гэж байгаа. Тийм гоё дурсамжтай гоё дуул. Яг гоё цагаа тогөрсон байж дээ. Тийм тэгээд ер нь одоо шууд тайсан дээр өрөөд нэг гоё сайхан хоолойг сонсё л да. За тайсан дээр өнөр. Тэгээд зэрэглүү төрөөд юм биш үү? За тэгээд. Тэгэл бүлээ зарагдана гэж. Одоо хоёроо явах ба шууд. За амдэр явчих. За тийм амдэр явчих байлаа. За. Юу ээ? Одоо мэдээж хүн бүхэн мэдээж сурагч байсан тийм ээ. Гоё сурагч ахын насны одоо гоё дурсамж өгсөн тоглолт маань тун удахгүй одоо хонхон дуутай хавар.
одоо нэртэйгээр Монголын үүдэрч нэвдийн соёлын дуурайд болгож байгаа. Тэгээд тэнд одоо тоглолтын дээр дуулагдах гайхамшигтай бас хүн бүхний одоо сайн мэдих сурагч одоо насны одоо цөл дуу болсон учран золхын ер одоо хамтдаа болчихоо. За. Өнөөдөр ингээд бас дүүгийнхаа ингээд тоглолтод амжилт хүсээ. Тэгээ ер нь бол одоо ямар ч бэлтгэл байхгүй шууд тоглож байгаа шүү. Ер нь бол ах нь бас сайн хөгжимчин биш. Зүгээр алдаж магадгүй шүү. Нэг үзье да тийм ээ. Одоо сурагч бүхний цөл дуу болох учран золхын ер одоо явъя тэхүү. Ре минороос явчих юм ба штэ. За. Jorson anхны өдрөөс арвин эрдмийг шинтэн хүртсээр 10 жилиг ардан орхилоо хүслийн жигүүр ургуулж өгсөн заасан 10 жилийн сургуулийн дурсаж ачт багш нараа санан явна. Эрдмийг замыг дагаад 10 зүгтээ замнан нодод удам нутагтаа таран суусаач учран золхын өрөөд байна. Учран золхын өрөөд байна. Бидний бас баг байгаад нэг үйтэн багч манай Сэлэнгийн бас нэг урдаа өрдөг мандаалагч тийм ээ. Бас нэг нүүр царай болсон юм баггүй. Бид нар манай үйтэн багч яг нэг Backstreet Boys юм Brian-тай адилхан. Яг ярьдаг юм байна. Одоо хүүг шивчээр байхгүй ч одоо сайхан байсан гэж байна. Ер нь одоо ч гэсэн нэг юм яараадсан байхгүй байна тий. Сайхнараа тийм таа. Гоё яваад. Гэдэг шиг одоо ингээд нэг 10 жил ярихлаар хүн болго юм гоё яадаг. Нөгөө жоохон байхад ингээд нэг өөр ангийн хүүхдүүдээс ингээд нэг юм харин шуудангаар нэг юм гоё шуудан мод ирээл тэгэхээр нэг юм ичээч байгаа юм шиг тэгсэн мэтлээ гайхуулмаар ч юм шиг. Тийм мэдрэмжүүдийн гоё бас 10 жилийнхэн тийм гоё дурсамжуудаар бүгд нэг хэсэг хугацаанд бас гоё аялал л даа. За манай болгоомагч гэсэн гэхдээ үед ер нь захиа авч ирсэн үү? Болгоомаа. Ер нь хийж захиа ирсэн. Мэдгүй тэгээ хүүхдүүд чинь нэг шоколад маклав бохмохтой тэгээ захиа маклав хичээл хаалга маалганы хөөд мөдөн тавьчихсан. Чүгтэй бохтой байсан юм. Бид нар юу ч байхгүй гэж. Нэг мандрын идрээс байсан да тийм мандрын үед одоо зүгээрээ. Дурсгалын дэвтэр гэдэг дурсгалын дэвтэр дээр чинь ингээ хүүхдүүд нөгөө нэг яг ингээ ноц юмнууд ингээ бичдэг. Тэгээ тэрээ чинь нөгөө нэг яг нөгөө дурсамжийн дэвтэр явуулж байгаа. Бүгд уншихгүй харин тийм бүгд ингэ уншдаг бүх ноцыг мэдчихэдэг. Тэр нэр гэсэн тий. Тэр чинь манайхан монголчуудаас ер нь Facebook гарсан гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол шүү тий. Тэгээ Twitter яаж гарсан бэ гэсэн чинь одоо А дээр нөхөн Б тэнцүү лав моо өдргээл 50 гут наад хоёр чинь худлаа.
8Б манд ингээд доор нь сөөн. Өөрд мөрд гэснээр доор нь амар юм нэг хагцсан зүрхний зураг. Аюух нэр дээ. Тэгэл заримдаа нөгөө яг дурслын дэвтэр ингээд дамжаад ирэхэд ингээд зарим дээр юу өвчхээ мэдэхгүй нөгөө сонингийн хайчилбар хамтлаг дуучдын одоо хамтлаг дуучдын зургийг хайчлаад наагаад тэгээ дуунаж санд гээд одоо тухайн дуунуудыг ингээд айгүй бичиж өгдөг байсан тий. Тэгээ заримдаа юу ч мэдэхгүй жиж ингээд нэг л их хун зурна зүрх зурдаг бараг тий юугаач ойлгохгүй байж заримдаа тэгдэг байсан. Тэгээд манай ангийн нэг хүүхд сая би нэг одоо тоглолтныхоо юунд зориулж нэг клип хийсэн юм аа. Тэгсэн чинь манай ангийн охинд яг бидний үеийн нөгөө дурслын дэвтэр яг байж үлээ. Тэрийг клипэнд оруулсан. Яг тухайн үед очсон юм шиг. Яг гоо нэг тухайн нэг Орсын нэг дэвтэр байсан шүү дээ. Зузаан хацлаа. Яг тэр дэвтэр дээр тий дөрвийн дэвтэр яг 5 дэвтрүүлээ 60 удаатай байлгүй тий. Тухайн үед бас ховор дэвтэр байсан шүү дээ тий. 4 дэвтэр. Олон удаатай байж тэр чинь олон үнээр дамжих учраас тий. Тэгээ тэр айгүй гоё санагдчихсэн. Яг гоё сургалтын дээр дэвтрээр хийдгээс тий. Дэх үед чи бас нэг ятаал гэдэг бичсэн байсан. Тэр чинь өөрөө муухай уншин. Гэхдээ өөрөөр хэлдэг байсан бас нэг тий. Тэр хөхөр их гоёор уншин тий. Нэр бас энэ сайн юм байна байна. Яа тийм очень люблю. Таны гэнэ шүү. Сэлэг бэлэнгэж байж байгаад энэ хоошоо машин явчихаар ер нь Оросуудтай нандарддаг байсан уу? Тийм байсан уу? Зөндөө штэ. Одоо тэр үед дараа одоо хоошоо ингээд Орос цэргүүд ингээд хойноос их орж ирж Улаанбаатар руу явдаг. Хоошоогоо явдаг ингээд янз янз ингээд халагддаг зэрэг байсан баг л да. Тэгээд вагоны тэр харалдаага бид нар зогсож над бага хөвгтөө зогсож над хамгийн түрүүнд сигарет тамхи өгнө. Консерв өгнө. Янз янз юм өгдөг байхгүй. Тэгээ энэ нэг хөөргийн манай нутгийн өгдөг байгаа. Над руу нөгөө өгдөд өгөхгүй. Гой бас энэ царайнаар та их сайхан явсан. Царай дээр гоё явсан. Консервтэй явсан шүү. Үеяха таны ер нь аавд байна уу, ээжд байна уу? Ер нь тийм цус байгаа юу? Байдгүй бат юм чи. Би ийм монголч харсан юм уу? Яг одоо үгүй наа ховдынхан чи бас нэг иймэрхүү нөхдөд байдаг. Үеах чинь юу штэ? Манай эцэг чи манай эхнэр чи ховдын цэцгийнх. А тэгээд одоо манай эхнэрийн таллагч бас жоохон чамтуу тал руугаа Үзбек, Киргиз тал руугаа орчдیں۔ Би бол мэдээж Венгер, Унгар тал руугаа орчихсон. Миний чи Унгар юм чи. Тэгвэл та чи бүр хоёр талаасаа байгаа биз дээ. За тэгвэл тэмдэглэхгүй. Тэгээ ингээд нөгөө нэг 10 жил гэсэн чинь миний ээж чи маяг зөвөр одоо Монгол халахын байхгүй юу? Сэлэнг аймгийн одоо бүр цагаануур зэлтрээр ингэж голын эргээр явсаар угаад Сэлэнг аймагт ирээ Шаамарт ирсэн. Шаамарт амьдэрсэн. Тийм одоо миний өвөө Жанчив гэж юм өгшин байсан. Би эмээ өөдрөөсөн тийм байхгүй юу? Тэгээ ингээд нөгөө 10 жилд нөгөө нэрэнээсээ ч болоод ч юм эсвэл нөгөө юм царай марианаас болоод айгүй хоч авдаг байсан шүү дээ тий. Нэг удаа тийм бүр ингээд айгүй хэцүү байд байсан. Надад л 10 жилд айгүй яагаад. Тэгээ одоо бодохоор нэг удаа ямар хөөрхөн байсан юм. Би боксын сектороо нэрнээс шууд салсан шүү дээ. Өөтөм ах чинь өөрийнхөө нэрийг ба штэ. 15 улсын хэлээр 20 хэд улсын нэрээр. Ер нь 20 30-аад улсын нэр байна. Хайрынхын жишээлүүд юу гэдэг? Тэгтээ би одоо энэ дээр би ингээд бичсэн байдаг байхгүй юу? Би яг олон оронд очижсэн л та. Тэгээ ингээд танаа улсын хамгийн их тоог үе төмөн гэдэг асар их гэдгийг юу гэж бидгээд би ингээд дууралгаад бичиж яваадаг байхгүй юу? Одоо манай Олимп орны отхон цагаа гуртал над зөндөө орноор бичиж өгч ирсэн. Тэгэл би одоо хамгийн хэлсэн ингээд зүгээр монголоор зөндөө олон гэж байгаа. Халах монголоор хар мянга гэж байгаа. За. Оросоор очи моного гэж байгаа. За. Англиар too much гэж байгаа. Хятадаар вайван гэж байгаа. Вайван. Би жоохон буруу хэлж байна. Вайван. Туркээр чогжиг гэж байгаа. Чогжиг. Тайландаар магмаг гэж байгаа. Магмаг. Ингээ би ингээ нэрээ ингээд орчуул яваадаг байхгүй юу? Энд тэнд очихоор миний нэр чи орчуулах таахгүй. Үе төмөн гэдэг асар их гэж. Тэ? Зүгээр монголоор зөндөө болон халах монголоор хар мянга гэж. Хар мянгааг би эргэж аргана шүү дээ. Нөгөө зарим боксчдын чи нөгөө солгоо гарна хүчтэй тэргээл бас нэг тийм 20-тай гармаар гэдэг. 20-тай гар тэнд нь одоо хамаагүй цохиулдгүй өдөргээд ер нь тийм байсан юм уу? Хотлгээс. Ер нь бол 20-тай гар гэх тийм байхгүй. Яг уу тийм одоо сонирхчдын бокс гэдэг би бол сонирхчдын боксоор л явсан. Мэргэжлийн бокс бол ингээд тусдаа өөр арай өөр ирээдүйн шал өндөр бол өөр тийш явж байгаа. Тэнд 20-тай мөрөд гэсэн байхгүй. Дөрмөл бол дөрөв цаг бол цаг хугацаанд хүнийг цохоод унгаануу цогж унгаа шатахгүй тэнцүү толгой ялна уу тийм л асуулт. Таны чинь солгоогоороо л өстой нам цогтөг гэдэг. Одоо би чинь солгоо шүү дээ. Бэнди фит их цөөхөн солгоо юм алгалтангууд байдаг шүү дээ. Би солгоо. Одоо заа байж Жорж Буш, Обама, Рейган, Гитлер, Ленин
Тэгэл би баг шүү дээ. Дээрээс нь би бас Бид хоёрыг бас би бас манай хоёр тийм. Энэ хоёроос бол ингээ бид нар л баг шүү дээ тийм ээ. ер нь солгоо уусууч чинь дандаа тийм лагууд л байх юм да. Тэгээ наадаа чанга яриа шүү дээ. Чанга яриа. Тэгээ дээрээс нь Бернер Шоу гэдэг бас мундаг. Би бас мэдхгүй зөндөө хүмүүс байгаа даа байхгүй. Тийм. Та нар солгоо хүмүүс хэлнэ шүү дээ. Өө Леонардо да Винчи бас солгоо хүн шүү дээ. Бас л тийм үү. Лаг байгаа байхгүй да. Тэгээд яхаар ингээд нөгөө хүний нэр алдар гэдэг бол маш чухал. Тэр дундаа нөгөө юм нийгэмдээ улс их орондоо хүн болгон сэтгэл юм хоногших зүйлийг хийж чадсан эрхмүүд яхаа аргагүй ингээд үргэлжид байдаг. Саяхан бидний хувьд бол маш том гарц зохиолоо яхаа аргагүй урлагт тийм ээ маш гоё тийм под гэрэлсэн манай Долгион ах маань Бурхны орныг зорьсон. Гэхдээ түүний хийсэн уран бүтээл, түүний хийсэн үйл бүх юм ингээд бидний сэтгэл байдаг л да. Тэгээ яг энэ цаг мөчид бас манай хулын эгч за манай уран бүтээлчтэй хамтдаа гоё Долгион ахтай хүндэтгэл үзүүлээд бас нэг гайхалтай цаг мөчийг дахин мэдрүүлэх тийм гоё уран бүтээлийг бас хүргэе гэсэн санааг би бас таны харцнаас таны бүхэл үйлдэлээс бас харлаа л да. Тэр талаар. Тэгэд яг нөгөө нэг сарын хугацаанд маш олон урлагийн маань том одууд тэг гэрэлтэх одноор маань ингээ бөхчлөө. Манай тэгэд болоож ах маань тэгээд болоож ах маань, сайхнаа маань, тэгээд Долгион ах маань, тэгээд айскул маань тэг маш олон ингээд урлагийн юм гайхалтай тийм сайхан хүмүүс маань ингээд ойр ингээд өнгөрөөд ер нь бол урлагийнхны хувьд үзэгч сонсогчдын хувьд фэнүүдийн хувьд маш том гарц тохиож байгаа. Тэгээд миний хувьд болохоор би Долгион ахтай 2001 онд танилцчихсан. Тэгээд анх одоо ингээ охтын хамтлаг болох гээд бид нэр ингээд найзуудаараа хамт очиж байсан. Тэгээд Долгион ах тухайн үед хулаа миний охин ганцаараа дуусан дээр юм байна гэдэг. Тэгээд ингээд анх ингээд миний бас дуулах гараамд бас маш их нөгөө бэлтгэл хийх биднэрт өөрөө хэрэгтэй байдаг байсан. Тэгээд нөгөө Гутлын 22-ын тэнд нэг Долгион ах найзтайгаа хамт тэрийг ажиллаулдаг. Гутлын 22 артлын рестораныг. Тэгээд тэр рестораны газар нь бид нэр ингээд жоохон хүүхдүүдтэй очиж бэлтгэл хийдэг. Өөр 2-3 хамтлагийнхан бас тэнд байдаг байлаа. Тэгээд ингээд бүгдээрээ хамтдаа нэг өрөөнд бэлтгэл хийгээд ер нь бол Монголын урлагт одоо дуулж байгаа уран бүтээлчдэд маш том замыг нь бас нээж өгчээсэн юм гайхамшигтай хүн байсан. Тэгээд аавас минь бас өөрсдөө ингээд чин сэтгэлээсээ хайрладаг, хүндэлдэг, гэр бүлийнхаа хувьд таньдаг, мэддэг те. Охинтой надад найзлдаг те. Бид нэр ингээд гэр бүлийн найзууд байсан. Долгион ахыг маш өндөр нөгөө хөгжмийн боловсралтай те урлагийн мэдлэгтэй боловсралтаас гадна өөрөө бас яалтчгүй нөгөө нэг Унган Улаанбаатар хотын иргэн те маш өвлгөр дуурайлал өндөртэй те залуучуудад хамгийн том өвлгөр дуурайлал болдог хотын соёл хөгжим те орчин үеийн урлаг те одоо юу гэдгийг тухайн үедээ бүх зүйлийг дэлгэрүүлж ирсэн одоо юм өвлгөр жишээ гайхамшигтай одоо Улаанбаатар хотын унган иргэн те бидлсийн баримл гэхэд л те Долгион ах бас хамтран тэндтэй санаачилж те тэр бүхэнд оролцож явсан маш олон юм хотын гэсэн бүх соёлыг түгээж явсан юм гайхалтай ирхэн байсан. Зөвхөн тэр 70-аад оны бас одоо хаалттай бас ингээд цензуртай үед чинь Джон Леннонд зориулж одоо бас дуу зохиож ирсэн байгаа шүү дээ. Одоо яг бидний хувьд бол нөгөө баг байхад мэдэхгүй хайртай басын хайрын дуу гэж боддог байсан. Гэтэл одоо тэр хороо дэлхийг одоо Джон Ленноны дуу гэдэг чинь гийг үлжсэн, хайр дэлхийг уйрааж ирсэн гэдэг утгаараа үнэхээр одоо гайхалтай уран бүтээл хийсэн. Тэгээ би бас Долгионхаа бас дурсаад бас хулангаа хөрлөд үгдэг бас хайдуулаа Долгионх юм бас нэг сайхан гайхалтай дууг нэг тоглож үзүүл яасан юм бэ тийм ээ. Тэгээд Долгион ах маань бас яг түрүү жилийн 11 сард миний тоглолтын дээр инэмсгэл хамтлаг маань тэр чигээр ирж бөөнөрөө ирж дуулж өгсөн байгаа. Тэгээ тэр бол маш том миний хувьд бол маш том хүндэтгэл байсан. Инэмсгэл хамтлагийнхаа бүх ах нарт улам их зүйл бүтээж те энэ залуу үеийнхэндээ өшөө илүү гоё уран бүтээлүүд төрөвж үлдээгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд Долгион ахын зохиосон гайхамшигтай тэгээд хосон дуулыг гэж Джон Леннон зориулсан. За тэгвэл яг одоо шууд хамтдаа тайзанд гарцгаа тэхөө. За тийм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн
эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигел. Орчлон дэлхийг эрэлтүүлгээ онгон талдаа сарангивүү Намайг чамтай уулзахаар найрсаг дэлхийг уйруулахаар нандин хайрын дуу хорвоод дөрвөө Айзны дууч аслан дуулъя Үрийн ус шиг аргасан хайраа Үнэн зүрхээ хоёулаа холбоё Үрийн ус шиг аргасан хайраа Ямар гоё юм бэ. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол яхан аргагүй өнөөдөр уртцаан болвол яг юм гоё дурсамж сэргээсэн маш гоё дуугаар байлаа. Тэгээд мэдээж манай хэд бол ам нэг цангаж байгаа. Дахиад жоохон ярина. Тийм учраас манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сан Мигел яг одоо үзэж байгаа үзэгч гэрийн хайл ойрхон салбарлаг гэс гүйжиж бас Сан Мигелийг биднэртэй хамт хүртээд бас гоё дурсамжаараа аялаарай. Улам маань сая их гоё дуу дуулсан чи би гоё энерги ундаа өгөх гээд байна. Бас эмхтэйс нөгөөд байна. Тийм ээ. Ийм гоё ундаа. Тэгэхээр би одоо тэндээс холоос эмхтэйд нөгж байгаа юм бол бас эмхтэй наавал даа. Тэгээ одоо ийшээ Мицуя сайдраа бас маш гоё явуулчихъя. За тэгье.
За тэгвэл би одоо эргэжтэй. Эмэгтэй хүмүүс дөгөө. За тэгээ. Яагаад? Эмэгтэй хүмүүс дөгөө. Тэгээд хулын хчиг би Японы хэмээн. Тийм. Асаки гэж. Тийм Асаки Монголын маань яг албан ёсны. Энерги ундаа юм тийм. Япон чанар гэж байгаа шүү дээ. Ер нь японочдын юмд бол Япон чанар чи угаасаа тэгэл те. Яг тэгээд хулын хчиг өнөөдрийн эфирт ирсэн дээр би маш их баярлж байгаа. Яагаад юм бэ гэсэн чинь 4 сарын 30 гэхээр ягаад ч юм нэм хайр бүх юмыг мэдрүүлдэг жаз хөгжмийн одоо тийм гайхалтай өдрөөд өнгөрүүлдэг. За манай Монголд бол ярин 4 сарын 30-аас эхлээд эхний 7 хоног бол бүхэлдээ жаз урсгалаар ингээ амьсгалдаг штеп. Тэгэхээр таныг бол яхаарахгүй би бол бодсон жазын хатанхаа гүнж. Яарэ хайр бүр ингээ эмхтэй яг хайрлах краш маань байгаа даа. ер нь жазыг батлны хэр варгийн нөхдүүд дуулахгүй байхгүй. Хулангийн хоолой бол үнэхээр гайхамшигтай л да. Баярлалаа. The only one my arms will ever hold. How it's like this love is enormous. When I look at moon, it turns to gone. Now I'm no longer alone. Without a dream in my heart, without a love of my own. Армян гамбаах мэн жил болгон дэлхийн жазын өдөрт зориуллаад олон улсын фестивал Монголд их талын жаз гэдэг жаз фестивал хийдэг байсан байгаа. Тэгээ маш олон жил хийсэн. Тэгээд гамбаа ах маань бас Монголын жаз урлагийг хөгжүүлэхэд маш том үнэтэй хувь нэмэр оруулж яваа ирхэн гэж боддог. Тэгээд ер нь бол Киото сургалтын төвийг анхны байгуулж, үүсгэн байгуулж тэнцэнээс маш олон өндөр мэдлэгтэй юм жаз одоо жаз артистуудыг энд багшаар уурж авчирч ирж Монголын одоо шинэ залуучуудад хөгжимчин болон дуучдад маш юм өнгөөчтэй гоё зүйлийг сургалтыг зохион байгуулж байнга хийж байгаа. Тэгээд яг жаз хөгжим сонирхдаг хүмүүсүүд маань тэмдэглэдэг болсон байгаа. Тэгээ одоо та бидний сайн мэддэг нөгөө Fat Cats клуб дээр ер нь бол байнгын жаз концерт болдог байгаа. Тэгээд хэрвээ нөгөө одоо гадаас ирсэн найзууд ч гэсэн асуудалтай нөгөө Монголд ийм нөгөө нэг яг ийм жаз хөгжимтэй гар байдгүй гэж дандаа тэгээ чи жаз дуулдаг чи л мэдчих гэсэн. Тэгээд миний бол хамгийн түрүүнд зөвлөдөг газар бол тэгэл ялцчгүй л Fat Cats л байна л да. Би тэгэж боддог жаз хөгжим хүнд айгуу гоё юм нэг юм зөөлөн дулаахан тэгээд нэг юм тайвшрал олгосон нэг тайвшрал өгдөг тийм мэдрэмж төрүүлдэг гэж боддөө шүү дээ. Хөгжмийн хувьд бол нөгөө дандаа хөгжимчдийн импровизац гэдэг бол ерөөсөө баригдахгүй гайхамшигтай тийм. Чөлөөт ер нь бол нөгөө нэг хөгжим болон одоо дууны одоо зөвхөн энэ гарч байгаа авианы хамгийн дээд одоо emotional бол jazz л гэж бодож байгаа л да. Jazz хөгжмийнхаа дуу аялгуу дуу мөг манай Сэлэнг аймгийн Шаамар суманд очиод тэр гоё нарс тужийн нарс энэ хийгээд үзээрсэн. Жинхэнэ амьдрын заяа. За үе ах ер нь тэрийг зохион байгуул. Янз юм бол нэрээ. За юу. Тэг би одоо яг амлж чадахгүй жоохон байж байгаа юм байж. За хулан битээр яваад очино тий. Яг тэр Шаамарын тужийн нарс энэ янзын гоё тэр jazz хөгжмийн аяг маяг хөгжлөө аялаад хүмүүс аягүй гоё болно. За дараа төгтөө. Гоо шах тэнд чинь гол нь нөгөө нэг зэрлэг гахааны мах болдгоо. Тэр чинь одоо бас зөвшөөрөлттэй байгаа үстэй ч одоо. Зэрлэг гахааны мах жинхэнэ байдаг шүү дээ тий. Тэр цаашаа цагаанууд зэрлэг. Тэр нөгөө загас байна тий. Би ч бол өгсөн загсыг амьдрал чаар 8 загсыг өгчээр нь шүү дээ. Сэлэн гэхээр хамгийн түрүүнд нөгөө нэг талах юу хоёр нөгөө загас хоёр болдог шүү дээ тий. Зөгийн бал байна. Зөгийн балын зэрэг байна шууд. Хөдөөхээр газар гэж ярихлаар надад тэнд аюу олон төрлийн имэйлүүд байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор имэйл гэхээр зүгээр яг нэг төрлөөр нь л бид нар юу боддог байсан юм аа. Тэгээд тэнд яг одоогийн байдлаар яг студийн нөхцөл байдал тохируулаад 4 төрлийн имэйл байна тий. Тэгээд гадагшаа миний бодлоор гадагшаа айгүйх би сонсон байхгүй. Гадны яг ялангуяа яг энэ морь за энэ хөлөг морь сонирхогчдын хувьд бол манахаас ирж маш их имэйл авт юм билээ. Гадагшаа өөртөө хүмүүс орлоо тий. Тэг яагаад юм бэ гэсэн чинь яг яагаад тэгээд идэв би. Ер нь бол яхаа өөрсөндийнх нь хэрэгэлдэг стандартын имэйлтэй адилхан яг стандартаа байж байгаа нэгдүгээр тохирч байгаа. Тий, тэгээд доторх одоо би дөрөв хэлсэн шүү дээ манай имэйл байгаль дээлтэй, хог агилга гэдэг нь байгаль дээлтэй гэдэг нь мод тогтлохгүй, нэг ч мод тогтлохгүй бид нар одоо эпокси материалаар хийдэг байхгүй юу? Тийм учраас хөнгөн
бат бөх байгаа гэсэн үг. Ямар үнэтэй байдаг юм бэ? Одоо жишээлбэл манай одоо энд 3 саяар зардаг имэйл гаднаас ингээд 7 сая төгрөгөөр орж ирдэг жишээ нь тий. 2 дахин амтхан. Тийм манай дахин ч бас онцлог арширны 2 том үйлдвэр байна. Бид нар дотоодынхоо арширын бүтээгдэхүүнээр ингээд бүтээгдэхүүн одоо олон улсын одоо хэрэглээний ийм имэйлүүдийг хийгээд тэгээ гадагшаага өвөр Монгол руу гаргаж जैन. Тэгээд Чэжүү ангал руу тийм Солонгос руу бас нэлээд явдаг. За үүдүм ахтай за үүдүм ахтай ингээд 25 дугаар физээс за одоо тоглосон юм аа. Манай тунгаа маань энэ гоё медаль авчихсан. Юу бэлгийн юм болоо яач. Тунгаа энэ имэйлүүдийг харахаар штэ. Зарим нь яг Монгол гэж харагдахгүй нэг юм кобо маягийн тий. Тэр нэг вестерн кинонд гардаг шиг имэйлүүд харагдаад их юм. Энийг одоо манайхан өөрсдөө зохиож хийсэн үү тий? Энэ ерөнхийдөө болохоор Мексик, Австрали загварын кобе имэйл, Америк загварын кобе гэхээр арай өөр загвар болчихно. Модон имэйл ингээд тохоор ядраад, булраад ер нь бол тэдэн шүү дээ нөөхон баггүй. Тэгэд энэ имэйлийг нэг 20 км, 40 км хэрэглээд ингээд явхад бол ядрах, булрах ямар нэг тийм асуудал үүсэхгүй. Хөнгөн шүү дээ. Би чи нэг хүндгийн болов гэж бодсон. Ямар хөнгөн юм бэ? Ер нь яг манай гарч байгаа имэйлүүд бол 7-аас 10 кг-ийн хооронд бийждэг. Энэ жишээлбэл 16 инч имэйл. Ерөнхийдөө нэг 100 гаруй кг жинтэй хүмүүс тохиромжтой гэсэн. Энэ ямар вэ? За энэ болохоор нөгөө дээр үед нөгөө Орос иргэн имэйл гэж Орос офицер имэйлийг бид нар илүү сайжруулад ер нь ингээд нөгөө морь анх унж сурж байгаа залуучууд хүүхдүүдэд зориулаад илүү тухтай энгийн хэрэглээнд зориулж гэсэн юм л гэсэн үг. Дөрөв нь ямар гоё болчихсон юм бэ те. Нөгөө хуучин дөрөөндөө ингээд гутал ороод бас нэг аюултай байдал байдаг гэсэн. Энэ бол одоо их гоё. Ерөнхийдөө хэрэглээнд бол энэ бол хөнгөн имэйл. Хөнгөн бүрэгтэй. За энэ маань болохоор Европ загвар имэйл. Ер нь англичууд, европчууд ийм. Гэхдээ энэ бол яг үндсэн Европ загвараар байгаа. А бид нар манай нөхцөл нөгөө хэрэглээ хатуу ширүүн байгаль цагуурын хэрэглээний хатуу ширүүн болохоор бид нар ингээд бүрг хийгээд өгсөн. Тэгэхээр бүр илүү манай жуулчид одоо манахаас имэйл ирсэн жуулчид ирсэн, айлж ирсэн хүмүүс имэйл их холбож авдаг байхгүй. Гоё богцтой юм байна шүү дээ. Энэ дотроо нөгөө гоё юмнуудаа хий чинь. Богц байна. Тэгээд одоо тэр гутлын төрөө байна. Одоо пүүцэн дээрээ шууд уулын гутлан дээрээ ч юм уу шууд гутлын төрөө ингээд харсаар ингээд хийгээд гсэн байна. За, ёстой гоё юм хийсэн байна. Манай бас үндэсний үйлдвэрлэл манай монголчууд ч одоо дандаа гадаадаас юм авдаг гэсэн. Үнэхээр одоо бас хөгжсөн байх шүү. За энэ ямар гоё хийсэн юм бэ те? Энэ болохоор одоо сүүлийн үед нөгөө азатаар ингээд хамгаалдаг гэж ярьдэн шүү дээ. Тэгж олон тэгээд халаалт төвжүүлнэ. Тэгээ энэ бол яг манай хамтрагч байгууллага Эрдэнэт хийдэг юм манай хамтрагч байгууллагын таамаг. Одоо аюулгүй нөрөө ямар нэг хангасны өрөө шууд аюулгүй төлөвлөлтөрчдөг. Тий. Аюулгүй нөрөө байхгүй. За ёстой гоё зүйлүүд хийсэн. Ер нь бол яг имэйлүүд ингээд авахд бол аюулгүй нөрөө хамгийн чухал байхгүй. Гоё нөмчтэй. Тэгээ энэ зүгээр захиалж өөр газар хийж. За. Яг бидний хол биш байхгүй тий. За баярлалаа. За. Үнэхээр гоё юм. Тэгээ манай бүтээгдэхүүн Монгол улсын шилдэг бүтээгдэхүүний шагналыг 2 удаа авсан байгаа. За баярлалаа. За. Тэгээ ингээ ярихлаар яг үндэсний үйлдвэрлэгчид яхаа аргагүй яг л өөрсдийнхөө хүмүүст иргэдтэй хайртай учраас хийж байгаа байхгүй тийм ээ. Манайх арай өөрөө. Манайх арай өөрөөр хийж байгаа шүү. Шинэ ховдын дараа нийлий. Манхан сум зориулсан юм уу? Ер нь 21 аймгийн бүх уяачтад нөгөө морины уралдаан зориулаад бүх төрлийн медаль хийдэг байгаа. Би сая таны хараад бүр ингээд шууд одоо та ингээд медаль авчлаа шүү дээ. Сэлэнгийн уяачсаа одоо ингээд та. Ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлөх төгсөж байгаа. Тэгээд болгоомогчийн хувьд болохоор Монгол хүүхдүүд бүр ингээд гайхуулмаар байхаар таал бахархдаг баха тий. Бид нар өөрсдөө мэдэхгүй байна л да. Нөгөө дасгалжуулагч мастер багш нь анзаарч хараад 3 сарын дотор жил хагасын бэлтгэлийг хангачиж जैन. LPGA буюу эмэгтэй про тамирчдын дундаж төвшинг аль хэдийн давчиж байгаа байхгүй эмэгтэй хүүхдүүд нь. Тэгэхээр нөгөө мастер багш их гайхаж байгаа байхгүй. Ийм авьяас чадвартай хүүхдүүдийг дэлхийд гаргах хэрэгтэй. Монгол улс бол гольфийн хувьд үнэхээр нуугдмал эрдэнэс байна. Гольф дагаад брэнд хөрөнгө оруулалт, аялал жуулчлал за тэгээд маш олон нөгөө хүүхэд залуучуудыг бас зөв зөвлөлд анхаарал хандуулах. Одоо ялангуяа нөгөө дэлгэцээс холдуулах, байгальтай ойрхон байлгах, тэгээд ухаалаг болгох. Тэгээ ялангуяа энэ чинь смарт хүний одоо спорт гэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр чин тэр тархины хөгжлийг тэр хөдөлгөөнтэйгөө тэр олон цагийн талбай байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялангаа хийж байгаа. Тэгээ про A тамирчин анх удаа Монгол төрөх юм бол энэ A зэрэглийн про одоо дасгалжуулагч чинь дэлхийн бүх A талбай дээр үнэгүй зах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр A зэрэглийн дасгалжуулагчийг дагаад
про тамирчин зэргийн дасгалжуулагчаас сурыг гэсэн аялал жуулчлал хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр Оросын холбооны улсад Хятад байхгүй байгаа байхгүй. Одоохондоо манайх төрүүлээд үүсгчүүл Орос болон Хятад зэрэгэлдэх хөрш орнууд бас бусад орнуудаас ийм өндөр зэрэглэлийн жуулч авах бүрэн боломж үүсэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр алс солын бас нөгөө л стратегич байх тэр ухаанаар харах юм бол гольф бол ялцчгүй Монгол хүнд өөрт нь яг тохирцсон байна гэж тайлбар гараад байгаа. Тэгээд хүүхдүүд маань одоо айгүй мундаг байна. Тэг хоол сайтай, орчин сайтай, элит төвшөнд очижсэн тий. Ялангуяа хамт сурж байгаа нэтворк үүсэх орчин айгүй сайн болчихж байгаа байхгүй. Хүүхэд багаас бизнесийн ухаанд суралцаад эхэлж байна. Харилцааны энэ арга барилд төвшөнд суралцж байна. Бие авч явах, төвчээртэй байх энэ бүх юмд амар хурдан суралцж байгаа байхгүй. Сая би нэг зураг харсан маа сошиалаар явж исэн. Монголд анх удаага яг нэг тийм про одоо тасгалжуулагч бидний хэлдгээр бол мастер маань ирчээд гэхдээ айгүй сони юм билээ. Цөөхөн хоног ирчээд юм билээ. Тий, цөөхөн хоног ирээд танилцуулга хийгээд за Монголд цаашдаа хийх олон одоо ажлуудынхаа талаар үндсэн Монголынхаа холбоотойгоо уулзаад ингээд маш сайхан ажлууд яриад бас дараагийн төвшин дэх ажлуудаа бэлтжиж явсан байгаа тий. Өөрийнх нь охин нь дэлхийн 2 удаагийн авраг багхгүй юу? LPG-ийн эмэгтэй тамирчдын. Өөрийнхөө охиныг бэлдэж явахдаа их сонирхолтой. Охин нь насанд хүрээгүйж насан туршидын тэмцээнд авраг болцсон дэлхийн авраг. Тэгээд түүхэндээ насанд хүрээгүйж насан туршидын авраг болсон ганц тохиолдол болсон гэж түүхэндээ бичигдсэн юм эмэгтэй байна. Тэгээд тэр охин бас хамт хичээл ордог. Тэгээд охины нөхөр одоо удахгүй бас хурмаа их гэж бас про зэрэглэлийн бас айгу мундаг тамирчин. Тэгэл ерөөсө шилдэг юм лаг пронороос суралцж байгаа л гэсэн үг байна. Голфыг ингэж сонсч ирсэн байхгүй юу? Хуучин чинь бас нэг шадар 3 цэрэг гэдэг нэг роман байдаг штэ. Александр Дюмагийн. Тэн дээр чинь тэр нэг Вензор гэдэг цайзаас чинь орогдог штэ. Голфын нөгөө бөмбөгөн дотор чинь захиа биш шидээд цохоод тэгээд тэрүүгээрээ нэг мэдээлэлд дамжуулж агаад яг нүдэн дээр нь орогдог штэ тий. Би мэдээлэлд дамжуулсан байгаа. Та нарын ингэсэн гэдэг. Одоо нас цаасан байдаг уу? Одоо бид нар суралцах болох уу одоо жишээ? Тийм үү? Ерөөсөө тэтгэврт гардаг. Ер нь хаадын спорт юм шиг байл шүү дээ. Дээр үес хаадууд одоо тоглодог байсан. Яг ямар ч насныхан сурах. Тэгээд 6 8 настай хүүхдүүд тэнд суралцж байна. Сая 8 настай хүүхэд солонгос хүүхэд өөрийнхөө төвшөнд олон улсын тэмцээнд төрүүлээд тэгээд одоо Английн нөгөө лаг сургуулийн одоо юу тэтгэлгийг өрчлөөд авчиж байгаа байхгүй юу? 6 настай хүүхэд болохоор бас төрүүлчихэж байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм тэр хүүхдүүд чинь спорт гэж ерөөсөд ойлгодог. Зүгээр тоглож идэг. Тоглоом гэж ойлгодог. Амар хөөрхөн тоглонгоо төрүүлээд байгаа байхгүй юу? Тэгээд тэр төрүүлсэн хүүхд маань жишээ нь одоо Солонгосоос маш том компани ивент тэтгэлгийг насан туршид авах ирэх үүсчихэж байгаа байхгүй юу? Тэгээ хүүхдүүдийн маань левел ямар ч байсан одоо Монголдо бол амар нэг байх бүрэн боломж үүсэж байна гин. Аазтаа бол ер нь бас дээгүр одоо тоглох хэмжээнд хүрээд байна. Одоо удахгүй тийм чимээ гаргана гэдэг юм зорилготой тий. Ер нь бол шаардлага байна. Тэгээ энэ нөгөө спорт чинь асар их нөгөө санхүү эргэлдэж идэг. Асар их нэр хүнд явж идэг. Асар их харилцаа холбоо явж идэг. Тэгэхээр улс оронд маань гаднаас ирэх үр өгөөж аяг мундаг байхгүй юу? Яг тэгвэл нөгөө Солонгос улс чинь жишээлбэл яг сааралж гисалтанд орох гээд бүр амар хүнд 97 оны Аз даяарх хямралын үед Паксери гээд анхны про тамирчин Америкт төрүүлээд тэгээд ард түмнэрээ тэр үед бид нар бол ялж чадах юм байна. Энэ хэцүү үеийг давж чадах юм байна гэдэг ийм бүр амар өдөөлт авч ирсэн байгаа байхгүй. Тэр охин хөл нүцгэн усан дотор сүлийн цохилтоо хийгээд тэгээд онсон. Тэгээд сурвалжлагч нар асууж байгаа байхгүй. Яагаад хөл нүцгэн цохих вэ гэсэн чинь улс их орн маань амар хүнд байдалд байгаа. Би тэр их орныхоо төлөө энэ цохилтыг хийж байгаамаа гэдэг төвчээрийг харуулсан байгаа байхгүй. Тэгээд танаас нэг юм асуумар санагдаад байна. Тэр Tiger Woods-ийн тоглолтыг харж ах чинь тэр бүр усны цаанд байгаа юм чинь зарим тохиолдолд яг яад юм нэг цохиол тэр хол байгаа нүхэн дээр пүд гэж бүр өмхрөхгүйгээр ордон штэ. Олон хүний нүдний өмнө ганцхан нүхэнд оруулах бөмбөр хитэн тэр бүм ингээд яригдчихэж байгаа штэ. Тэгээд про тамирчдын олон улсын тэмцээний хамгийн сүүлийн байрын шагналт хүртэл байтай байхгүй юу? Сүүлийн байранд орсон ч гэсэн бүгд өндөр шагналал гэсэн. Эхний байранд орсон одоо жишээлбэл Солонгосын тамирчид сүүлийн үед хамгийн их рейтингээр өндөр явж байгаа. Тэгэхэд одоо манай мөнгөөр 17 тэрбум төгрөгийн шагналыг жишээ нь 2 дугаар байр нь авч ах жишээтэй тий. Тэгээ би бол тэр тоонуудыг харж байхдаа
энэ тамирчны маань улс орондоо оруулж ирэх тэр татвар буу ямар нэг тэр санхүүжилт маань үнэхээр галзуу юм байна. Нэмэр юм байна. Тэр спортоор дамжуулаад бас арт түмнээ нөгөө цоош нь өдөөлтөөр урамшуулах дагуулах тийм гүүр болох юм байна гэж олж харж байгаа байхгүй. Тэгээд тэр яг булчин шүрмсэнд чинь бараг л код сууж эхэлж одоо анзаарсан чинь цохилт болгоно тооцоолол. Эний чинь анханаас нь нөгөө нарийн ийм химждэг багчаар цохиурын хурд хэдийн, бөмбөгний хурд хэдийн, биеийн градус чинь хэдийн, бараг амьсгал чинь ямар байсан. Тэгээд тэр стресс байсан үгүй бүгдийг бараг ингээд багш наа тайлбарлаж байгаа юм. Ямар шагнал өгөх юм бэ? Та надад дэлхийн аварга. Одоо яг нь олон улсын яг нөгөө пронерын олон улсын тэмцээн гэж байгаа шүү дээ. Тэр тэмцээн. Хэдэн сая доллар болсон? Тэнд ерөөсөө зүгээр санхүү мөнгө яригдчихсан яваад. Аимштай 25 сая май гэж яригдсан шүү дээ. 25 сая ч гэдэг юм уу те бүр тим хэмжээгээр яригдчих. Доллараар үүсгдээд ёо. Гэхдээ тэр чинь зүгээр спорт юу тэмцээнийх нь гэтэл цаана өшөө брэндүүдийн логогоор тавиулж байгаа спонсорын брендийн сурталчилгааны гэлтэй одоо хамгаал нөгөө шилдэг брэндүүд чинь тэнд үйлгээ. Гэтэ энэ спортоор бол монголчууд тун удахгүй яг энэ цаг мөчтөр очиход зүгээр нэг 2-3 хаан лалхан манад байгаа гэж байгаа тийм ээ. Тийм ээ. Одоо энэ мастер багш бол 60 гаруй насны хүн байхгүй 30 жилийн спортод яг про түвшинд хүн бэлтцсэн, тамирчин бэлтцсэн. Рейтингээр эхний дэлхийд 100-д жигсэж байгаа тамирчны бараг 50 нь энэ хүний гараар дамжигдсан байна. За тэгээ энэ хүн итгэл төгс хэлж байгаа байхгүй юу? Би Монголоос одоо отхон хамгийн шилдэг шавьяал одоо яг өөрийгөө төлөөлж чадах тийм шавьяа үлдээнэ гэж бүр ингэж амлаж байгаа. Тун удахгүй тэр шавь өнөө нэрээ. За тэгээ өнөөдөр за. Энэ сайхан спортоо бас Монгол орондоо хөгжүүлээд хүүхэд залуучуудаа одоо энэ спортод дурлуулад тэмээ дэлгэрүүлээд тэгээд алдартай энэ гольфийн дэлхийн аваргыг төрүүлээрээ тэгээд за дэлхийн аваргын медалаа ингээд бэлгшээгээд юм. Та юу нэг зүүчтэй. Үе ах шиг шууд. Унаад ерөөсөө юу яах нь штэ. Гоё. Дэлхийд даяар дахих нэ гольфчд. Гольфчтойгоо хамтдаа ингээд нэгэн зүг явах нь шүү дээ. Вау, өстой. Өнөөдөр манай урт цагааны гудамжаар бол маш олон өнгө будагтай их одоо содон спортын талаар ялангуяа одоо манай Монголын одоо эртний нуусам харваа эмээл тий одоо манай алдартай дуучид дэлхийн хэмжээний том одоо үе ах маань ирлээ тэгээд яриа үе яа гэжтэй ер нь инги яриа. За ер нь би бол ингэх гээд байгаа. За ер нь ном сумчин болъё. Морь ундаг болъё. Дуучин болъё. Гольфчин болъё. Бүр болохгүй боксер л үлдээ та. Боксер тоглож. Ер нь боксер сайхан явуулгаараа миний хөвгөд. Яг зөв те. Тун удахгүй манай хүрлээ бас тоглолтоо хийж байгаа 10 жилийн тэр хайр одоо юу гэдэг хамгийн гоё гинэн хизээч бидэнд тэр нас гэхдээ олдохгүй л дээ те. Тэр гоё дурсамжуудаар нэгэн өдөр бас гоё юм аялах боломжийг манай хүрлээ олгож байгаа. За өдөр болгон жазийн тэр ноён ориглуудтай гэдэг шиг үнэхээр Монголдо бол хатан хаан гүнж гэгдэх тэр гайхалтай уран бүтээлчтэй бас байх. Бас тоглолт хийх болж байгаа. Ваа, яа гоё. Гэтэ нэг нууц залуутай гэдэг. Тэр одоохондоо асуултын тэмдэг гэдэг чинь. Ваа, тэгвэл тун удахгүй бас тийм гоё өчүүд болох юм байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хүрлийнхээ бас гоё дууг сонсмоор байна. Тун удахгүй тийм ээ. Сэтгэл гээлдэж байна. Тэгээд энэхүү одоо тоглолтын өмнөхөн одоо энэхүү нэвтрүүлэгтээ оролцуулж одоо бас байгаа та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоёр хөтлөгч нартай. Тэгээ манай хамтдаа сууж байгаа зочдтой бас маш гоё байна, баяртай байна. Та бүгднгийн чинь одоо энэхүү тоглолтондоос урьж байна. Мэдээж гоё сурагч насандаа очиж хамтдаа гоё тэр сайхан өдрийг одоо дурсамж дүүрэн өнгөрүүлэхээр урьж байна. Тэгээ би энэхүү бас мэдээж энэхүү тоглолтоор дамжуулж одоо дуулагт дуунууд маань дандаа одоо бид бүгдийн гоё сурагч ахын насны дуугаа тэрхүү дуунуудаа би бас аль бие усны зөвшөөрөлтөөр бүх зохиогчд нь тийм ээ хүндэтгэлтэйгээр одоо хандаж тэр уран бүтээлүүдийг бас дуулж байгаа. Одоо миний дуулгаж байгаа дуу бол одоо бид бүгдийн сайн мэдих уйхан цэнгэр хавраг тийм ээ. Монгол улсын соёлын гав зүтгэлтэн одоо бэх ахын маань аялгау цагдын төмөн жаргалгын шүлэг уйхан цэнгэр хавраа бас би яг өөрийнхөө хэмээгт оруулж аль бие усны зөвшөөрөлтөөр бас одоо энэхүү тоглолтонд бас зориулсан дуулж байгаа. Энэхүү дуугаа одоо та бүхэнд бас зориулсан дуулъя. Маш баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө энэ гоё жаргал дөрвөн өдрийг бас 10 жилийн гоё дурсамжуудаараа өндөрлөө. Тэгээ нэвтрүүлэгтээ маань хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.
Тэгээ дээрэс нь энэ гоё дурсамжийг мэдрүүлэх Сан Мигэл байлаа. Асахи Монголын Калпис одоо Мицуэ Сайдар хайртай зочид маань баярлаа. Тэгээ нэвтрүүлгээс хамтаа гоё өндөрлцгөөе төхөө. За тийм. Яа. Гэнхэн насныхаа өдөлөө би ухаанд уртхан юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдэмийг сураад буцаад гэхээс аюул хазээжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа суухгүй гэхээс алг нүдэндээ суудан нулимастай сарар холдвол үгүйлэн үгүйч санаж зүтлээд ирдэг байсан онгон зүрхнийхээ толтонээсээ оюутан ахуй нөхтөө мартахгүй эрдэмийг сураад буцаад гэхээс аюул хазээжиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа суухгүй гэхээс алг нүдэндээ суудан нулимастай баяргунгаан хамтдаа хуваалцаж явсан өдрүүд минь хайрлаж дурлаж асаж явсан